За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн уншлагаар болохоор тэр хүнд таны юу таалагддаг болон таалагддаггүй вэ? Таны тухай тэр хүн юу бодож байна вэ гэдэг ийм уншлага хийя. За тэгээ та бүхэн маань 1 2 3 гэсэн группээс сонголтоо хийгээд уншлагаа хүлээн авч сонсоорой. За ингээд 1-р группийн уншлагыг эхлэе. За тэр хүнд болохоор таны юу таалагддаггүй вэ гэдэг тэр мессеж нь хамгийн түрүүнд гарч ирж байна. Тэгээд нөгөө таныг ингээд гомдол мэдүүлдэг, гомрохдаг, тундаг, сэтгэлийн шаналл, элдв бусын зовир хилэх барих тэр зүйл чинь өөрт нь ингээд юу таалагддаггүй гинэ. Жохон дараатай байдаг гэж байна. Тэгээд нөгөө дими зүйл хөөцөлддөг. Хизээч нөгөө яг бодитоор биелэх нь тодорхойгүй зүйлийг ярьдаг, хөөрдөг. Тэрэн дээр нь тэр зан чинь юусоо бас нэг тийм айхтар нийцээд идэггүй гинэ. Тэгээд дээр нь нөгөө асар их алсыг харах ёстой байтал алсыг харахгүй байгаа юм шиг, зөвхөн ингээд нэг юм өнөө маргаашаа бодож байгаа юм шиг, төлөвлөлтгүй байгаа юм шиг тиймэрхүү байдал чинь таалагддаггүй гэж байна. Тэгээд нөгөө дандаа альва зүйлийн гигэн сайхныг нь хардаг, ерөөдөг байх ёстой байтал эсрэгээр нь явж байгаа юм шиг санагдаад байдаг гинэ. Тэгэхээр нөгөө их цовоод цойлгон, гин томоогүй, найрсаг, ээлдэг, зовлон зүдгөр үтсэн ч тэрийг ингээд инээгээ даваад гараад ирдэг нэг тиймэрхүү цог цолбоотой зан чанар дутагдж байна гэж хардаг гинэ таныг. За тэгээд нөгөө юу таалагддаг вэ гэхээр хөдөлмөрч бүх юмыг болгоё бүтээе, ингэн тэгнэ гэд нөгөө жинхэнэ нөгөө өөрийнхөө гараар бүх зүйлийг болгоод бүтээгээд хөдөлмөрлөөд явж байгаад нь их бахархдаг гинэ. Таныг ер нь их хөдөлмөрч гэж ойлгодог гэж байна. Тэгээд нөгөө альва зүйлд ямар ч хэлсэн нэг юм бэлтгэлтэй байгаа юм шиг тийм мэдрэмжийг өгч чаддаг гинэ. За ер нь бол боломжийн доо иймэрхүү зүйлийг чи нэг ингэж хэлсэн байхад хийчиндээ ямар ч юм луу ингээл нэг ороод бүтээгээд гараад ирдэг дээ ч гэдэг юм уу. Тэр талаас нь тэр зан чанар чинь ингээд айгүй их тийм таалагддаг гинэ. Тэгээд нөгөө ураг удам гэхээсээ илүү зөвхөн өөрийнхөө тэр нөгөө гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, зөвхөн гэр бүлийн хүмүүсээ ойрын хүрээллийнхаа аз жаргалын төлөө хамаг бүхнээ зориулах ёстой шүү. Тэрэн дээр нь л их талархаж хандандаа. Бусдаар болвол элдв бусын тэр зүйлийг бол өөрөө нэг таацч хүлээж авдаггүй тийм хөөн гэж байна. Тэгээд нөгөө альва нөгөө нэг ач холбогдол өгөх ёстой зүйл дээрээ ач холбогдол өгөхгүй байжээч, ач холбогдол өгөх ёсгүй зүйл дээр айгүй их юм ач холбогдол өгөөд л ингээд юу яадаг л гээд ахын таныг. Тэрийг ингээд нөгөө нэг яг өөрийнхөө өнцгөөс яг зөв гэл ингээд байр сууриа ингээд хадгалцдаг. Тэгээд нөгөө нүдэн балаа чихэнд үлээ гэдэг шиг одоо альва ямар нэг зүйл дээр ингээд юм хэлэх гээд ихэр ерөөсөө огт ингээд сонсдгүй тэр зам нь ер нь жоохон хэцүү байдгаа гэдэг чинь. Тэгээд нөгөө нэг хүний амьдрал юу шүү дээ, баян шүү дээ, адилхан л ингээл амьдрал урсаал адилхан л зовх хүмүүс нь зовоол, ядрах хүмүүс нь ядраад л ингээл явж байгаа штэ. Би ч гэсэн ингээл амьдралын төлөө айгүй их ингээл зүтгээл санаашрал дүүрэн өдрүүд өнгөрүүлсэн штэ. Би ч гэсэн адилхан миний удам угсаа ч гэсэн адилхан өвдсөн зовсон хүнтэй өнчрөл хансрал үдсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө тэр болгоныг ингээд ерөөсөө ойлгож чадахгүй, хань төшиг болохгүй. Ер нь ингээд нөгөө
өөрт нь ингээд нэг жоохон юм хүүтэн хандаад байна. Тэрэн дээр чинь тэр зан надад ерөөсөө огт таалагддаггүй гэдэг юм яриад байна. Уг нь болохоор нэг юунд таалагдаад байдаг вэ гэхээр одоо таныг ингээд асар их тийм сайхан халуун дулаан энерги гал голомтой бүхэлсэн тавиланд чинь бол дуртай гэж байна. Ерөөсөө өөрөө өөрийг нь хүндэлсэн тийм юуг үзүүлэхэд айгүй их дуртай гинэ. Тэгээд нөгөө нэг хүүтэн мөс шиг ингээл бүх юмыг нөгөө нэг захарж байгаа юм шиг, ноёлж байгаа юм шиг тэгж хатуурах тавиланд чинь их дургу гэж байна. Тэгээд нөгөө хорвоогоос нөгөө нэг элдв бусын шагнал одоо аз жаргал одоо юу гэдэг одоо тэр нөгөө элдв бусын ажил төрөл бизнес одоо нийгмийн харилцаа нэр төртэй бүх зүйл дээр ингээд нэг юм гинтийн байдлаар ийм шагнал урамшуулал ингээд бэлэг юм ингээ авахаараа хизээч та нөгөө хамтын бүтээл хамтын зүтгэл байсан юм шиг юу тэгж нөгөө дэлгэр заяатаа гаргаж чаддаггүй гинэ. Зөвхөн өөрөө л бүтээсэн юм шиг зөвхөн өөрөө болгоцсон юм шиг дандаа нэг тийм одоо нэг юм завсрын байдалтай байдаг гинэ. Үнэхээр гинт сайхан баясаад байгаа мó үнэхээр юм дэлгэр заяатай байгаа мó гэдгээр нэг ч тийм айхтар хөнгөн шингэн баярлаагүй баясаагүй тэгэл өөрийг нь буруутгасан тиймэрхүү хандлаганд чинь асар их юу ядардаг гэж энэ тэр хүн. Тэгээд нөгөө болохгүй юм аа болохгүй байгаа одоо амьдрал дээр одоо алдаа оноо тэгэл жаргал зовлон бүхэл юм ингээл ээлжилж байгаа тэгж яхад нөгөө болж байгаа бүтэж байгаа гэгэн заяага огт ярихгүй ээжээж болохгүй байгаа бүтэхгүй байгаа дэлгэрхгүй байгаа тэр бүх тавилангаа голомтондоо хамгийн том юугаар нь ингээд овоолцсон гинэ асуудал болгож тэгэл тэр асуудал өөрийнх нь одоо таарын харилцаа гэдэг юм уу таарын хоорондын тэр харилцаанаас нэг тэр том асуудал ерөөсөө огт ингэж сарнж өгөхгүй байгаад айгүй их тэгж ядарж байгаа гинэ. Яа харахгүй тэгж хэлж байна. Тэгэл яг нөгөө хүний амьдрал ирэнтэй бараантай тэгэл нөгөө өвчин зовлон элдв бусын зовөр одоо гансрал одоо буцагсдын тавилан юу гэдгийг тийм тэр бүх зүйлийг ингээд одоо хүн болгон л ингээд хүн болгон л одоо айл гэрийн арга болгонд л асуудал байгаа хүн болгонд л асуудал байгаа байхад чинь өөрөө л ганцхан ингэж байгаа юм шиг би л ганцхан ингээд нөгөө юу асуудлын голын төв нь болцсон юм шиг ингэж их хандж агаад ер нь их ядраад тэгээд асар их юм гонигдaltaй болсон гинэ. Өөрөө бол ерөөсөө огт тийм байгаагүй гинэ. Тэгээд нөгөө нэг удаадаа нөгөө нэг хуурам ихэлсэн гомдоосон туняасан тэр үйлдэлийгээ болвол нөгөө гинэн томоогүй юу ч бодоогүй санамсаргүй байдлаар үүссэн тийм асуудлаа гэж байна. Тэгэхээр нөгөө нэг одоо тэр хүсэж байгаа ганц юм нь болохоор голомтын тэр нөгөө голдон овоолцсон хатуурхлыг л одоо салгаж явуулахыг л тунчиг их хүсэж байгаа л хүн гэж байна. Нөгөө нэг тэнийг юм шиг чихгүй юм шиг ингэж өнгөрөөхийг хүсэж байна. Тэгээд сэтгэл амар амгалан нэг юм хамт олонтойгоо ч юм уу нийгмийн харилцаанд ч юм уу төлөв төвшин нэг сэтгэл амар ингэж оролцдог байхыг хүсэж байна гинэ. Тэгэхээр нөгөө тэрийг нь л ингээд олгох ёстой юм шиг байна. Тэгээд нөгөө асар их ингээд дөнгөлөгдсөн хаашаач л явуулахгүй байхыг хүсэж байгаа юм шиг ингээд ахын. Тэгэхээр нөгөө уг нь ингээд энэ бодож байгаа хүн таарын хувьд хорвоо дэлхий асар сайхан зүйлийг өгсөн юм байна. Магадгүй таяр юу байх хамтран амьдрагч эсвэл одоо нөгөө гэр бүлээ ингээд батлуулсан гэр бүлийн хоёр те эсвэл ингээд нэг юм асар их юм сайхан харилцаатай байдаг. Игэл бус харилцаатай. Өөрийнх ч биш хүнийх ч биш харилцаатай хүмүүс ч бас сонсоод байгаа байхгүй юу? Тэгээ таарын дунд бол нөгөө би бинийг ойлголцож чаддаггүй сэтгэлийн асар том тийм шарах байна. Хин хиндээ гомдсон. Нэг нь болохоор
би чамд гомдсон чи намайг ингэсэн л гэдэг ахаар нөгөө нэг хүн нь болохоор чи надад тэгэхэд тэгсэн штэ, чи намайг ойлгодгүй штэ, чи намайг ингэжсэн штэ, чи яагаад өөрийнхөө алдааг олж харахгүй байж зөвхөн намайг буруутгаад байгаа юм, яагаад голомтынхаа голд нь бүх асуудлыг намайг эхэлсэн юм шиг, надаас болцсон юм шиг бүгдийг яагаад тэгж их томруулж овоолоод байгаа юм бэ гэд ингээд хоёр талд гомдоод туниад ингээд яваад ах юм. Уг нь та хоёр эвлэлтэн нэгдэж наримдах ёстой хоёр төлөвтэй хүн биш үү заа юу. Айгуу сайхан эвтэй нэртэй та хоёр эвлэлтэн нэгдэж хундаг тулгаж иж та хоёрын цаашдын тавилан заяа чинь гэрэлтэн гэж юм. Тийм учраас нөгөө нүүдлээ зөв хийгээрээ гэж шүү за. Нүүдлээ зөв хийгээрээ. Тэгээд дээр нь нөгөө олны дунд олон байвчиг яг энэ бодож байгаа хүний чинь гүйцэх хэмжээний олон олдоогүй гэж байна. Тэгэхээр ер нь их үн цэнтэй хүн байх гадах шиг байх юм. Одоо өөрийн чинь хувьд айгүй тийм үн цэнтэй хүн байж яхад нь ингэж хатуурхах хэрэг байна уу даа л гэж баг хэлчих гээд байх шиг л санагдаж байна. Тэгээд нөгөө юу ямар юм бэ шүү. Жохон хөнгөн шингэн баймар байна. Альва асуудал дээр альва үүссэн за үр зүрхээ өмглүүлсэн цэмглүүлсэн хүмүүс сонсож байгаа ч гэсэн хөлцөн твчих боломжтой байгаа бол хөлцөн твчих бүр боломжгүй болвол тавиа явуулчих. Өөхч биш булчирхаач биш хин хинийгээ тамлан зовоогоод юу хөвдөө гэж юм. За тэгээд арахлаа гэхэд алсын замд бүү гараараа гэж юм. Бадарлаа гэхэд нөгөө элдв бусын нөгөө машин тэрэг байж тээ тий. Тэрийг омгшиж бүү бариарэ гэж юм. За юу хэрвээ одоо алсын замд гарах гэж байгаа хүмүүс байгаа болвол юу өдөр өдөр цаг нар юмаа айгуу сайхан бодолцож гараарэ. Амьдрал бол тоглоом биш байхгүй юу? Тэгээд нөгөө энэ хүн чинь ингээд юу яаж шүү. Өөрөө ингээд айгүй их юм гомдол мэдүүлэл, тунирхаал, гундаал, туниал ингээд элдв бус болоод байхаар чинь явж болноо гэд ингээд нөгөө үүдээ нээгээд өгж гинэ гэж юм. Одоо үнэхээр би болохгүй байгаа бол одоо чи минь явдаа гэд. Тэгэхээр өөрөө явахыг хүсэхгүй ээжэж тавилангаа дэлгэрүүлж өгөхгүй байна гэж таныг хэлээд биш үү заа юу. Тэг явуул явчаач те одоо хин энийгээ зовоогоод яах вэ гэд ингээд тороо нэгээд өгцөн, үүдээ нэгээд өгцөн байна л гэж. Тэгээд энэ дээр нөгөө нэг юу яаж л юм л да. Өөрөө өөрийнхөө сэтгэл зүг ингээд ялан дийлээд гараад ирэх юм бол уг нь энд ингээд айгүй гоё хамгаалттай хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Нөгөө амьдрал ингээд өөрлөч нь одоо ингээд асар ихээр ингээд дайралт амьдрал гэхээсээ илүү одоо нийгмийн харилцаа, хүн хоорондын харилцаа болсон болоогүй юмнууд л ингээд өөрлөч нь ингээд асар их юм дайралт хийж л байгаа юм байна л да. Тэгтээ нөгөө асар том юм хамгаалттай хүмүүс байгаа гэж байна. Тэгэхээр тэр нөгөө дайралтууд зүгээр л хугараал нугараал тэр хаалганы чинь гадна үлдчихэж байгаа шүү гэдэг юмыг хэлж байна. Тэгээд одоо энэ сайхан хамгаалттай хүмүүс байжж яагаад юунд гундаад байгаа юм? Зүгээр л цэцгэл гэж байна. Бадамл юухаа цэцэг шаврын дунд дэлгэрдгийг санаж гин үү? Тийм мэдхүү. Тэгэхээр яг тэрэн шиг бадамл юухаа цэцэг шиг одоо тэр шавар намаг чинь одоо өнгөрсөн баларсан үеийн чинь асар их тийм асуудлууд гэж ойлго заа юу. Тэр дундаас ингээд бадамлын цэцэг дэлгэрч чадна гэдэг чинь асар их тийм хүний өөрийн дотоод сэтгэл зүйтэй холбоотой асуудал байхгүй юу. Тэгэхээр өөрөө өөрийгөө ялан дийл гэж л би хэлэх юм биш үү. За түүнээс ш одоо нөгөө уг нь ингээд нөгөө өөр дээр чи нөгөө гэрлийн тусгаад өгсөн юм байна. Бүх юм чинь ингээд дэлгэр заяата болгосон заа юу. Тэгэхээр нөгөө трийг нөгөө ерөөсөө
юу өндийж ингэж харж дийлэхгүй байна. Дандаа газар шагаагаад ах юм. Газар шагаагаад гундаад бүх юмнаас ингээд одоо нөгөө нүмергэн дунд л нуугдчиад байгаад ах юм. Одоо тэр нэг юм хачин нүмергөө авч хаяад нэг юм эрэмбтэй битта гэдэг шиг тийм болоодох тоо гэж би баг хэлэх гээд юм. Үнэхээр тэгшхэн сайхан юу бэ? Зам. Үнэхээр дэлгэр заяатай явах юм байна. Тэгэхээр нөгөө өөртөө нөгөө асар их тийм хатуурхалтай зам харгууг өөрөө л бий болгоод сэтгэл зүйдээ ингэж юу гомдохож туниад ингээд хамаг юм хаацсан гэж харагдаад байгаа байхгүй юу? Гонигэлж өнгөрөөсөн цаг хугацаагаа биш үү те. Хуучин гуталтайгаа тэнд нь орхиод хорвоо дэлхий дээр хүүхэд болоод хүн болоод мэдлээд хүүхэд болоод дэгэж дэрвжсэн яг тэр цаг үе шигээ цоо шин хүн болоод цаашаа гараад алхаа гэж юм. Одоо хамгийн том зөвлөгөө нь энэ биш үү заа юу? Ёстой үлийн дургуун үнэн гэдэг шиг яг танд ингэж хэлж байна. Тэгэхээр нөгөө айгуу сайхан бод. Амралт зугаалах хэрэгтэй мөртлөө бодлоос заашгүй амарч дийлгээгүй ингээд явж байгаа хүмүүс ч хөл байгаад байна. За ерөнхийдөө нөгөө юу гэж байна? Энд болохоор нөгөө өвлийн үйлрэлт их дургу хүмүүс сонсож байгаа бах. Өвлийн үйлрлийн өнгийг таньж мэддэггүй те. За яг хөө тэр одоо ингээл нэг нэвсэсэн л их цас орцсон юм юу л харагдах бах. Нэг юм гигийн зэта нөгөө мод цэцгэс байхгүй, цэцэг навч дэлгэрээгүй бүх юм гундуу дутуу ингээл цас ороолтол ингээл нэг юм бүүдгэр өдрүүд үргэлжлэх юм шиг санагдаж байгаа хүмүүс сонсож байна заа юу. Тэгэхээр нөгөө энийг бол үгүй байхгүй юу гэж байна. Одоо өвл ирээд ингээд өвлийн үйлрэл ирэх тэр цагт танд өстой үнэхээр нөгөө хосгүй хувь тавилан нэгднэ гэдэг шиг их юм өөрчлөлт ирнэ гэж байна заа юу. Маш их юм асар гэгээнээрээ өөрчлөлт ирнэ гинэ. Тэрийг та их зөв зөвлөнөөр хүлээж авч зөв өдөрт чадах юм бол үнэхээр гэрэлтэй гэгээтэй байна. Тэгээд нөгөө нэг хажуудах хүндээ нэг юм өмг төшөөг болчдөг хүмүүс байдаг шүү дээ тий. Нөгөө за нэг юм хилүүлэлтгүйгээр ингээд нөгөө асуудлыг нь шийдээд өгчдөг ч юм уу. Асуугаагүй байхад нь ийм байна уу, тийм байна уу, ингэмээр байна уу, ингүүд юу яаж ингээд одоо нэг юм хит хитэн шийдвэр бариад очичдөг. Өөрөөс нь дүгнэлтийн санал хүсэлтийг авчдаг. Тэгээд шийдвэрээ гаргацдаг ч юм уу тий. Ингэж явах ёстой шүү гэж байна. Аюул дунжихад нь аврагч нь байгаа ч гэж шүү заа юу өөрийг ч. Тэгээд нөгөө юу таныг ингээд нөгөө алхсан мөрөө эргэж заавал хараараа гэж байна. Тэгээд яагаад ингээд нөгөө алхсан мөрөө эргэж хараа гэдэг нь болохоор яагаад ингээд нөгөө их л түнэр харанхуй руу ганцаараа ингээд явж байгаа юм шиг алхаж байгаа юм шиг тийм их ганцаардлыг сэтгэл зүйн ийм гутралыг ингэж бий болгочоод ингээд ямар ч зориггүйгээр урагшлаад байгаа юм бэ гэж тэгээд ишээ заа юу таныг. Тэгэхээр ингээд зорилгоо зөв тодорхойлоод гэрэлт ирээдүг харалтаа гэж юм. Зөндөө олон түрүү ингээд асар их сайхан тэгшгэн их урт зам байна гэд хэлээд байхад тэр их дэлгэр заяатай урт замаар та өөрийгөө одоо зам мөрийг олоод ингээд тэгшгэн дүүрэн амьдраад яваач л гэж хэлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр тэн дээр ерөөсөө нэг жоохон дотмог агаад байна гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд та нөгөө хэрэглэхгүй ээжэж ерөөсөө нэг дими зарлага битгий гаргаараа гэж. Гаргах ёстой зарлагаа зөв зүйлдээ гарга. Харин хэрэглэхгүй ээжэж хүн 5 утастай ч юм уу 3 утастай ч юм уу байгаад хэрэг байхгүй шүү дээ тий.
Тэгэхээр нөгөө нэг хэрэггүй зарлага мардлага энэ төр гаргаад байгаа бол тэрийг ингээд аягүй сайхан бодолцоороо. Тэгээд таныг нөгөө нэг хог новшин дундаас салах болсон байна гэж. Хог новш гэдэг нь бодитоороо хог новш. За юу. Тэгээд сэтгэл зүйн хог новш. Хүн хог новшнууд, хүн хогнууд гэж хэлэн заяа. Тийм одоо нөгөө харилцаа муутай нөгөө замнал нийлэхгүй 9 шидийн тэр хүн хогнуудаас холдох ёстой шүү гэж юм. Та өөртөө бүх зүйлийг шинээр эхлүүлж чадна гэж шээ заяа. Тэгэхээр нөгөө хүн хогнууд гэдэг нь болохоор одоо таны харилцаж байгаа хүнийг хэлээгүй шүү за. Зүгээр хүрээлэлэл ажичих. Би нөгөө нэг юу таныг ингээд нэг юм асар их юм хамгаалттай юм биш үү гэд хэлсэн шүү дээ тий. Тэгэхээр нөгөө хамгаалттай байлаа гэд өөртөө хит бардаж нөгөө юг нөгөө элдв бусын юм руу юу дур мэдэж шуранхаалж орж болохгүй шүү гэдэг анхааруулгыг өгч байна. За би хамгаалттай юм чинь за одоо нөгөө юу яадаг штэ. За нөгөө инженеэр тайлбарлах юм бол одоо нөгөө нэг хөдөлмөрийн аюулгүй байдлын нөгөө нэг багаж хэрэгсэл одоо юу байдгийг те малгай толгой одоо бүх юм тоноглолтойгоо одоо барилгын талбар руу явж орж ийн гэдэг төсөөлөл л тоо. Тэгэхээр тэрнлөө ингэж явж орж байгаа. За би хамгаалалтаа юм чинь за би гайгүй байх гэд ингээд нөгөө дур мэдэж өөрийн мэдхгүй тавилан руу битгий явж ороорой. За юм. Одоо таны төсөөлөлд ороогүй юм гарч ирэх бах. За энэ ч гэл сайн гэж जैन, тэр ч гэл сайн гэж जैन, энэ бизнес ч л явна гэж जैन, тэр бизнес ч гэл явна гэж जैन. Ийшээ хөрөнгө оруулалт хийчих, тийшээ хөрөнгө оруулалт хийчих. Таны мэдхгүй цоошны ертөнцлөө таныг ингээд нэг юм бараг урихтаад оруулах гэдэг юм шиг юм байгаад шүү заа юу. Тэгэхээр ингээд нөгөө айгүй сайхан бодчих хөдлөөрөө за. Тэгээд нөгөө магадгүй энэ дээр нөгөө нэг юм байгуулгын нэг юм альбан тушаалтай хүн сонсож байгаа юм. Магадгүй хуульч ч юм уу. Нэгтлэн ч юм уу. Эсвэл бүр удирдагч ч юм уу те. Тэгэхээр нөгөө нэг та бүхний гаргасан тэр шийдвэр ингээд олон хүний эсэргүүцлийг хүлээх байх. Гэхдээ тэрэн дээр бити их айж имиж аргашаа суугаараа. Тэр яах вэ? Тэгээд нөгөө нэг одоо хүн алаал хүрээ талчаагүй юм болвол тэгээд тэр чинь тавилангаараа шийдэгдэнэ л гэж юм. Эргээр шийдэгдэх магадлал одоо бараг нэг юм 70-80% шүү за. Тэгэхээр нөгөө нэг хонглын үзүүрт гэрэл байна бити имээгээрээ л гэж шүү за юу. Энэ бол өстой үнэхээр юутай шүү. Асар их юм буруутгалыг хүлээсэн одоо бүх хүмүүс нэгдээд одоо өөрийн чинь эсрэг, өөрийн чинь багийн эсрэг гэж хэлчихмээр зөвхөн ганц танилуу биш. Нэг юм бүхэл бүтэн юм цогцлбор юм л бол одоо буруутгал үзүүлсэн хүмүүс л одоо ингээл эсэргүүцэл үзүүлээл, дайраал, давшаал, үзэл бодол нь нэгтчихэл ингээд байгаа юм шиг нэг тийм юу харуулад ах юм. За ийм байна. Тэгэхээр нөгөө одоо нөгөө нэг юунд талагдаад юунд талагдахгүй, юунд болоод юунд болохгүй байх гэдэг мессежүүдийг ерөнхийд нь болоод нэлээд хүлжлээ гэж би бодож байна. Тэгэхээр нөгөө нэгийг бодож хоёрыг тунгаал гэж би хэллээ шүү за. Тэгээд хайрцагнасаа гарч сэтгэх ёстой. Бүх зүйлийг судал, бүгдийг мэд гэж хэлэх гээд энэ заяа. Тийм зүйл ингээд хийх ёстой шүү гэдэг юм. Тэгээд нөгөө амьдралын чимээ, нийгмийн харилцаа, орчны чимээ тэр бүх юм ингээд таны нөгөө нэг амьдрал дээрээ бий болгосон чимээг чинь ингээд дараад хурдлаад байна гинэ. Тэгэхээр та тэрэнд бол дарагдах ёсгүй юм шүү гэдэг юмыг хэлээд шүү за. Тэгээд тэр нэг муухай төсөөлж байгаа тэр нэг юм айхтар бараа ирээдүү энэ тэр 9 шидийн юм одоо тэр муухай бодлоос салгаж хаях хэрэгтэй. Тэгээд нөгөө бороо орсон ч гэл таны дээрээс хатуурхаж мөндөр болж ороод байгаа юм шиг бити тэгж сэтгэлтэй. Зөвхөн ингээл амьдрал ганцхан танд хатуурхаад байгаа юм биш байхгүй юу? Энийг аягүй сайн бодоорой за. Тэгэл энэ дээр ингээд нөгөө нэг хөнгөн бай гэсэн шүү дээ тий. Аял зовоол тэгээд
одоо ер нь 100 цагт айгүй их дуртай мөртлөө 100 цагт аялж зугааж дийлдэггүй ингээл байж идэг нэг юм зугаалыг гэхээр баг нөгөө нэг хинтээ зугаалах уу яах вэ их үү найз нөхөд одоо хамт олон тэр бүх юмнууд нь сэтгэлд нь хүрэхгүй ч юм уу эсвэл тийм байхгүй ч юм ингээл ганцаардаа суугаад байгаа юм хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Тэгээд ингээд одоо нөгөө нэг хань ижил найз залуу, найз охин, найз өсгөө эннээсээ ингээд салцсан. Одоо энэ ингээд ягаад ч юм шүүхийн шатан дээрээ очсон явж байгаа хоёр хүний харилцаа бас байгаад байна. Тэгээд ягаад ч юм бие биенийг ерөөсөө огт ойлголцож дийлэхгүй. Бие бинийгээ буруу тасаран байгаад л юу харилцаанд төгсгөө байгаа юм шиг. Яхахгүй энэ дэр нэг тийм шүүхийн шатанд очсон тийм байгаад ах юм. Тэгээд ингээд нэгэнт шийдвэрээ гаргачаад яагаад ингээд харамсалт хийгээд байгаа юм бэ гэж асууж. Айгүй сайхан хүчрхэг байна. Би чамаас салвал алмаз шиг гэрэлтэн өстой гундна гэж байхгүйгээд айгүй сайхан томорсон мөртлөө яагаад гундаад байгаа юм бэ гэж юм. Өөрөө өөрийгөө ч танихаа бацсан явж байгаа хүмүүс сонсож байна энэ дэр. Тэгэхээр яг тэр шүүхийн шатны харилцаа эсвэл энэ одоо хоёр хүний хоорондын харилцаа дуусгах шаардлага байгаа мó байхгүй мó тий. Тэгээд бүх юмаа ингээд зөриүүлээд одоо өөрөө юу ч хүү ингээд сэтгэл зүйн шарахтаа хэвээр нэрээ хүмүүн заяага гээтлэл одоо ингэж хайрлсан инэрсэн тэг өөрөө юу ч хүү хоцорж байгаа юм шиг тиймэрхүү хүмүүс бас сонсоод байгаа байхгүй юу. Тэгээд энийг нөгөө нэг яг ингээд зөв ихлэлийн 50 гэхээр юу л гэдэг юм л та. Асар их цаг хугацаа шаардна, асар их нилээдгүй их юу хүч чадал, ив айгүй их юм шаардах юм байна. Хоёр биенийгээ л буруутгаал ингээл явж байгаа болохоос яг ойлголцъя гэсэн тийм юу алга та. Хоорондоо ингэж ярилцах юм боломж юу тийм юм ерөөс бие биендээ олохгүй байгаа л хоёр хүн байгаад байх юм. Тэгэхээр нөгөө тэгээд ингээд нөгөө ойлголцох цаг хугацаа байж хат чинь ер нь ойлголцъя зөв зөөлнөр ярилцъя гэхгүйгээр ингээд хоёр тийшээ харчаад байна. Уг нь таарын одоо хамгийн их юу чинь болвол сайхан ярилцчмаар юм шүү. Таар ингээд ярилцах юм бол биш дээ. Айгүй том шийдвэр төрнө. Айгүй том шийдвэр төрж нөгөө гэр чинь юу илэг бүтэн үлдэнэ. Голомт чинь бүтэн үлдэнэ. Нөгөө ярилцаж чадвал. Тэгээд энэ дээр нөгөө нэг хоёр талын чинь аав бах хатам аав чинь ч юм уу эсвэл өөрийн чинь аав ч юм уу айгүй сайхан сургаал уг айлтсан хэлсэн амьдралын мөн чанарыг ойлгуулах гэж хичээсэн тийм хүний зүтгэл ер нь бол хэрэгтэй юм байна. Угаасаа таард өмнө шилсэн ч гэл бах. Тэгээд нөгөө нэг юм өөрөөс чинь чүд ахмад гэж хэлчмээр юм уу? Одоо хоёулаа хоорондоо ярилцаад ойлголцдог юм бол ойлголцдог тэр сайн найзын ч юм уу сайн одоо өөрийн ч талаас одоо нөгөө тэр ханы жил найз залуу юутаач нэгэд ойролцоо байдаг ингээд нэг юм энгийн бус харилцаатай нэг сайхан харилцаатай хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүсээр нь тэр яриулах юм бол ер нь болно л гэж юм да. Тэгээд нөгөө энэ дээр ингээд нөгөө суудлаа битээ орхиж яваач гэдэг юмыг хэлээд ах юм. Одоо энэ магадгүй нөгөө
өргөө гэрээсээ явцсан юм уу? Бүр аргагуудад явцсан, эсвэл 3 дахь этгээдийн төлөөс болоод явцсан салж байгаа тийм хүмүүс байгаад байна л да. Тэгээд 3 дахь этгээд чинь одоо өөрийн чинь өргөө гэрийн цонхны цаанаас харж ийна л гэж би баг хэлэх юм. Тэгж харж байгаа нь за энэ одоо эргэж ирэхгүйгээр ингээд үүрт ингээд зайлгаасай өмч үүлийнх нь эзэн нь бий болоод суух юмсан гэсэн юм хүсэлтэй. Харин чи надад бодлогошроод л салах уу болох уу гээл ингэх үү тэх үү яах уу гээл ингээд бодлогошроод л суугаад байна. Арт чинь өрсөлдөгч чинь явахыг чинь хүлээгээд байж байгаа шүү гэдгийг мессежийг л айгуу сайн бодоорой за. Тэгэхээр нөгөө дуусгар болохыг доо алин болгон зовхов дээ. Өстой ядаргаадаа гэд ингэж бодож байгаа хүмүүс ч л байна. Тэгэхээр нөгөө нэг та бүхэн маань юу яана үсттэй. Энэ гарсан мессежүүдээс авахыг нь аваад хаяхыг нь хаяа үсттэй тэгээд ямар ч хигэл байсан иймэрхүү юмнууд гарч ийн. Нэрийчгэл энэ амьдрал дээр энэ харилцаан дээр ер нь өөрийгөө их гээсэн юм байна. Их ядарсан хамгийн их зүтгэл гаргадаг байсан хүн нь та юм шиг л. Тэгээд ер нь энэ харилцаа эхэлснээс хойшоо амьдрал үтсэндээ амьдралын хатуу барааныг илээсэндээ гэд ингээд бодож байгаа. Миний өдөөс тэгж шилж байгаа хүмүүс байна. Асар их зүйлийг би даван туулсан штэ. Асар их зүйлийг би төвчсөн штэ. Гэт ингээд миний өдөөс ярьж байна. За тэгээд та нар маань шаардлагатай гэж үзвэл за юу шаардлагатай гэж үзвэл хувийн уншилгаа авч болно за. Тэгээд нөгөө шийдэл юм а яаж гаргах ёстой юм те шийдвэр төрж чадахгүй байгаа болвол юу хувийн уншилгаа авч болно. За тэгээд та нар маань элдв бусын хорт зуршлаас хол байгаараа ангид байгаараа тэгээд нөгөө яах аргагүй л нөгөө одоо сэтгэл зүйн гансрал үүлээ ингээд дандаа тийм бараан зүйлээр тайлдаг хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө хүрээллээ бас өөрчлөөд үзээрэй. Одоо нөгөө таныг асар их ингэж сайхан ойлгодог тийм юу гарч ирнэ. Таныг түшиж тулах, зөв чиглүүлэх. Энийг ингэчээрээ, тэрийг тэгчээрээ, ийм байдаг шүү, тийм байдаг шүү. Битгий ингэж их айхтар шаналаараа юм гэдэг чинь очиртай ингээд л болчин шүү гэд. Тантай нөгөө нэг юу энэ зүйлийг чинь ингээд нэг чиглүүлээд өгөх, зөвлөөд өгөх хүн угаасаа гарч ирнэ. Тэгээд хамгийн гол нь хүрээллээ ингээд зөв таниарай, хорт зуршлаас хол байгаараа гэдгийг би өөр дахиад хэлмээр байна. Эхлэл нь хорт зуршлаар эхлээд төгсгөл нь бас хорт зуршлаар дуусч болохгүй байхгүй юу? Тийм учраас айгүй сайхан бодоорой. За тэгээд иймэрхүү юм гарч ин да. Тэгээд дээр нь одоо нөгөө өөр анхааруулга сануулга юм байна уу гэдгийг харчээ. Тэгээд одоо уншилгаа өндөрлөө. За ерөнхийдөө нөгөө нэг ажил хэргийн тал руугаа нийгмийн харилцаа тал руугаа ер нь түлхүү байх ёстой юм байна. Угаасаа ч тэгж байгаа юм байна. Нөгөө тэгээд нөгөө асар их зүйлээс ингээд нэг жоохон нөгөө юм сонсохоос бүр төгшөөдөг болцсон, ядардаг болцсон юм хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө одоо магадгүй нөгөө санхүүгийн эрхчлөөнд хүрээ эсвэл зээл хууль хөөцөлтөй ч гэдэг юм уу те. Нэг тиймэрхүү юм хөөцөлдөж байгаа. Гадагшаа тутагшаа явъя гэд ингээд зүтгэж байгаа хүмүүсийн хувьд бол юу ирнэ гинэ. Эрэг мэдээ, эрэг юм ирнэ гэж байна. Санаа зовлтгол байх юм байна. Ер нь
мөнгө санхүү хийгээд ажил карьерийн хувьд бол нэг тийм айхтар санаа чилэх зүйл бол байхгүй юм шүү. За хамгийн гол нь одоо энэ нөгөө нэг ирэмийн асуудал гэдэг шиг л одоо нөгөө гэр бүлийн асуудал, ирэмийн харилцаа тий энийг юм гуравдаж идэхэд талбартай үйл тавилан шин ингээд хааны ижлийн үйл тавилан дутагдсан байгаа ч юм уу. Нэг иймэрхүү юм дээр л ингээд фокуслох ёстой юу цаг үе чинь юм байна. Бусад юмнууд чинь болвол яг ингээл сайхан өрөндгөөрөө өрнөд бүтдгээрээ бүтээл урсдгаараа урсаал явчих тавилан гэж шүү. За иймэрхүү юмнууд юм нэмэлт юмнуудыг хэлж байна. Тэгээд та бүхэн маань тэгээд нөгөө шаардлагатай гэж үзүүлд нь ховын уншлага авч болно шүү. За тэгээд нөгөө ховын уншлага авах гэж цаг нар авч байгаа хүмүүс маань юу вэ шүү? Ерөөсөө бити нөгөө нэг за цаг баталгаажуулаад тухайн цагта залгаж амжихгүй үе бол зөндөө байдаг шүү. За тэгэхээр нөгөө нэг эхний хүмүүний уншлага сонжирах эсвэл би өөрөө бас нөгөө ажилтаа амьдралтай гэдэг шиг те нөгөө нэг бас өөрөө өөрт нь би ч гэсэн амьдрал дээр бас асуудал юм гарна ингэн тийгнгээл хүчнүүл юмуд байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр болгоныг зохицуулаад та бүхэнтэйгээ би цаг өгсөн л бол заавал эргэж холбогддог шүү. За тэгэхээр нөгөө та бүхэн маань тэрэн дээр нөгөө бити их адгаж уурлаж тэ бити тэгэрээ тэгээд нөгөө ямар ч байсан үзнэл гэсэн бол үздэг байгаа шүү. Тийм учраас та нар маань хүлээцтэй төвчээртэй байжгаад үзүүлэхийг хичээгээрээ. За тэгээд хүлээцтэй төвчээртэй байжгаад үзүүлдэг та нартаа бас их баярлж байгаа шүү. За тэгээд нөгөө өөрийн биеэр хурж иж үзүүлж байгаа хүмүүс маань за одоо яг нөгөө зуны дэлгэр цаг болохоор одоо нөгөө юутал ирээд ах юм. Нөгөө юу илээ. Зуны дэлгэр цаг учраас дандаа нөгөө нэг omсгүй ирж байгаа хгүй юу. Одоо нөгөө сандал мандалч гэдэг юм уу, тавч мовч гэдэг юм уу те. Тэгэхээр нөгөө нэг бурхан шүтэний өмнө нөгөө тэгэж нөгөө хөл нүцгэн явж үзүүлдэггүй шүү. Тийм учраас та нар маань нөгөө өөрийн биеэр ирж үзүүлнэ гэж цаг авдаг хүмүүс маань, цаг авцсан байгаа хүмүүс маань заавал нөгөө юу өмсөж ирээрээ. За яг хөө тэр нөгөө omсөд сүнхлээд ирэхгүй да. Тэгээд орж ирээд тэр omсөд солио өмсчиж болно шүү дээ. Тэгэхээр нөгөө заавал тэгж нөгөө юу omстой ирээ шүү. За тэгэхгүй бол нөгөө юугүй ирч чадах. Тэгээд би нөгөө хүмүүсийн чинь бас буцааж нөгөө нэг гаргах шаардлага үүсээд байгаа учраас ховын уншлага авч байгаа хүмүүс авах гэж байгаа хүмүүстэй нөгөө урьдчилаад ингээд хилчих нь ер нь амрын байна гэж би бодсон шүү. За тэгээд та бүхэндээ игийн сайхан бүхний хүсэн өрөөж байна. За тэгээд дараагийнхаа уншлагаар бүгдээрээ уулзцаая. Баярлалаа. За ингээд 20 дугаар группийнхаа уншлагыг эхлэе. За тэр хүнд таны юу таалагддаг вэ гэдгсэн чинь ингэж хэлж байна. Ямар ч үед байж л байдаг замд чинь таалагддаг гинэ. Ямар ч үед одоо дайн болж гин үү, дайсан ирж гин үү, жаргал ирж гин үү, баяр ирж гин үү, ямар ч хэл үед тэгээд нөгөө байр суурьаа өөрчилдөггүй байж л байдаг замд чинь их таалагддаг гинэ. Тэгэхээр нөгөө өөрөө өөрийнх нь гаргасан зан арын шин бүрийг төвчсөнд ер нь их дотроо их баяртай талархалтай явдаг гинэ. Тэгээд нөгөө таарын хувьд болохоор нөгөө хамт байх хугацаанд юу яасан баг. Нэг амьдралд чинь нэг айхтар томоохон өөрчлөлтүүд орсон баг. Одоо гинтийн байдлаар асар том өөрчлөлт орсон гэж байгаа байхгүй юу? Магадгүй нөгөө нэг элдэг бусын сайн муу, сайн гэхээсээ илүү нэг юм жохон саарл бараан тал руугаа өөрчлөлтүүд орсон юм байна. Тэгээд ингээд нэг юм ямар ч бэлтгэлгүй байж яхад нөгөө нэг дайралтууд ирсэн баг. Амьдралын одоо мөнгө санхүүгийн, эд материалын, эсвэл хүн хоорондын харилцааны, ажил карьерийн юу ч гэдгийг тэгж яхад нөгөө нэг өөрөө чи болохоор ерөөсөө огт тэгж нөгөө нүр буруулаагүй хүчлэх нь одоо хаашаа юм те. Нөгөө энгийнээр хүлээж аваад за энийг ингээл даваал гарна штэ тэгээ болох л байлгүй дээ гэсэн байр суурьтай байсан чинь айгүй их талархаж явдгийм байна. Тэгээд ямар ч хэл байсан
одоо энэ тэр бүхний чинь аюу их дотроо бодож явдаг гинэ. Нэг сайхан баярлуулах юмсан, баясаах юмсан. Яг өөрийнх нь хүсснээр яг тэр нэг сайхан өргөө гэрээг цогцлоох юмсан, гал холомтыг бадраах юмсан гэдэг одоо нэг тийм чин сэтгэл үүссэн гинэ. Тэгтээ нөгөө нэг энэ дээр нөгөө хизээч нөгөө бий болж болохгүй ч юм уу, хаалттай ч юм уу, одоо нэг тийм шууд за ингээл болгочихъя гэл ингээл тайрын хүсэл зоригоор болчихгүй бүтчихгүй байгаа л ийм тавилан байгаад байгаа юм байна л да. Энэ дээр нэг жоохон юм гундуу дутуу байгаад байна. Тэгээд нөгөө нэг зүйл дээр асар их ингэж гомдсон юм нь болохоор одоо нөгөө та нэг гараа хөдлөгчвөл бүх юм нь болчих гээд байсан гинэ. Тэгж яхад тэр юм дээр хизээч хөдлөөгүй хүүтэн өс шиг байсан да гэд энэ дээр ч нэг гомддог юм байна. Тэгээд нөгөө өөрөө өөртөө цаг нар боломжийг гаргаж өгөхгүй байна гэж их гомддог тундаг. Одоо таны нөгөө гаргаж байгаа нөгөө таалагдахгүй байгаа юм чинь хэлээд байгаа шүү заа юм. Тэгэхээр нөгөө амрах боломжийг, тайван амрах боломжийг, сэтгэл амар амгалан байх боломжийг олгооч ээ. Байнгын нөгөө нэг юм сэлэм далаад хүмаа гэхэд нэг юм хотго дүрхэд бэлэн байдаг те. Өөрөө өөрийг ингээд үргэлжид нөгөө буруутгаад байгаа юм шиг санагдаад байдаг гинэ. Тэгээд би одоо амарч яхтан хүртэл тайван амарч болохгүй юу гэдэг тийм их юутай байна. Гоморхолтой байна. Нөгөө таалагддаггүй байгаа зүйл нь болохоор та хизээч тайван амраадгүй гинэ. Зүгээр нөгөө нэг тэгж айхтар ингээл нөгөө яг амьд тулаад ирчээгүй юмыг л асуудал болгож дэврээдэг ч юм уу те. Өөрөө өөрийг нь ойлгоё, өөрөө өөрийг нь амраая гэж ботхоос илүү чи өчнөө тэгж амарчаад, чи өчнөө тэгж жаргалтай байчаад энийгээ ингэж трийг тэгэлцэж чи юу нь яагаад гэр бүлээ хоош нь ингэж байгаа, чи яагаад намайг ойлгохгүй байгаа юм ч гэдэг юм уу. Ингээд нөгөө нэг байх орон багтах тамгүй гэдэг шиг болгоод байх шаардлагагүй юм бэ шүү заа юу. Тэрэн дээр чинь айгүй их юм гомдож, тониж тэр сан чинь огт таалагддаггүй гинэ. Түүнээс ш нөгөө амьдралын ирээдүйн бараантай бүх зүйлийг даван туулахад байж л байсанд чинь хамгийн их баярлаж талархаж явдаг юм байна. Одоо нөгөө нэг чи урдуур нь ороод ингээл бүх юм ингээл болохоор бүтээгээл гүгээгүй л дээ. Одоо зүтгэл гаргаагүй л дээ. Тэгтээ зүтгэл гаргасан юм шиг чи ямар ч байсан байж л байсан. Ямар ч үйдэн. Тэрэн дээр ч л их баярлдаг юм байна. Одоо тэр хүн ингээл алдсан, онсон, илдүүлсэн одоо буруу зөрүү үйлдэл хийсэн те. Тэр бүх юмн дээр нөгөө чи ямар ч байсан гэд орхичоогүй. Тэгээд ямар ч байсан л чи байж л байсан юм. Тэгэхээр нөгөө нэг энийг чи ингээд өөрөө өөрийнхөө юун дээр ингээд юу яагаад нийцүүлээд бодоороо за. Тэр чинь бол айгүй их тийм юутай шүү. Тэрэн дээр чинь айгүй их баярлаж талархаж явдаг юм байна. За тэгээд уг нь ингээд юу ядгал гэж юм да. Өөрөө өөрийг чинь ингээд нэг жоохон аривлан хэмнэлттэй байгаасаа гэж хардаг гэж. Алсыг хараасаа, аривлан хэмнэлттэй байгаасаа. Шодрог үннийг сонсоосоо гэж байна. Зүгээр л нэг хүнээс нэг юм сонсчоод тэгээл зүгээр нөгөөтгий чинь үнэн гэж итгээл ингээл элдэг пангаа юм болгоод ингээл явцдаг ч юм уу. Нэг тиймэрхүү юм бас байгаад ишээ заа юм. Тэгэхээр нөгөө асар их алсыг хараараа гэдэг юмыг ингэж хэлээд байна. Айгуу сайхан бодоороо. Тэгээд нөгөө энэ харилцаатай байгаа хүн буюу одоо ханчин байж болно. Найз залуу, найз зохин, найз бүсгүй, нөхөр сүүдэр, хань нийжил, эхнэр одоо юу гэдэг те. Тэр хүний чинь ард дахиад нэг юм бүхэл бүтэн ертөнц байгаа шүү дээ. Одоо хадмууд чинь тэр хүний найз нөхдийн хүрээлэл те. Зөндөө олон ертөнц байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрийг яагаад ис хөндлөөд байгаа юм? Энэ зан чинь тэр хүнд юусоо огт таалагдахгүй нэ. Айгүй сайхан хүндэлж харьцуулахыг ордог гардаг наанта цаанта инээдтэй ханиадтай те. Хичнээн таалагдахгүй байсан ч гэсэн яах вэ те. Мэдтэй устаа хүү хай гэд нэг хаяач гэсэн сэтгэл гаргадаг байхыг л хүсдэг юм байна. Тэгж яхад болохоор тэр тавиланг нь өөрөө ингээд нөгөө
үл ойшоосон юм уу? Эсвэл үл ойшоогдсон юм чинь би тэг сэтгэл гаргаж яадгийн гэд одоо миний өдөөс бас юу ажиллагаа хүмүүс байж лээ л да. Арсалцсан гэдэг шиг те. Тэд нар чинь намайг тэггүй байгаа юм чинь, тэд нар чинь ихэлж ингэсэн юм чинь би тэднийг тэгж яах юм гэдэг ч юм уу. Эсвэл тэд нар нь бүрээс амар хол идэв штэ. Тэгээл тийшээ чинь орж гарна гэдэг хэцүү штэ гэж тайлбар явах гэж байгаа хүмүүс ч л байна. Одоо нөгөө зайны хол ойрын ойрдоо гол нь биш байхгүй юу? Тэ. Тэгэхээр нөгөө энийг аягүй сайн бодох хэрэгтэй байхгүй юу? Хичнээн хол байсан ч гэсэн ингээд хүн ингээд одоо орчин цагт те одоо энэ утас ширмсөөрөө залах чинь, холбогд чинь, видео колла хий чинь, мессежээ биш чинь, хүндлэл үзүүл чинь, хүргэлтээр ч гэсэн нөгөө жижигхэн сэтгэлийн бэлгээ илгээ чинь. Одоо нөгөө харилцаатай байгаа хүнийхээ хамгийн муухай ядарсан, зүдэрсэн, гундсан, буруутсан тэр бүхнийг нь аагаас яах хүртлээр уншдаг шигэ. Яг тэр хүнийхээ нөгөө гэгэн тавиланг нь, гэгэн заяаг нь, гэгэн бүхнийг нь аагаас яах хүртэл нэг юу уншаад үзээч. Өөрөө ингэ бодоод үзтээ те. Үнэхээр тэр хүн үнэхээр дандаа юм хар бараан байсан юм уу? Аагаас яа хүртлээ. Дунд нь ядаж нэг тийм ядаж 7 их шиг гэгэн байгаагүй юу? Тэ тэрийг аягүй сайн бодороо заа юу. Тэгээд аягүй сайн бодоод тэр арга гэрийнх нь, хүрээллийнх нь нэмийг аягүй сайн бодолцох ёстой гэдэг шүү заа юу. Тэгжээж наад хүн чинь одоо өөрөө өөрийг чинь үнэлэх үнэлэмж өөрөө өөрт чинь гомдох гомдол нь багасна гэдэг юм яриад байна. Таал ингээл гомдоод ингээгүй тэгээгүй тэдэн шүн тэдэн цагт ирээгүй ч гэдэг юм уу. Иймэрхүү юм ярихынхаа оронд нөгөө ядаж их шиг долоог нь харахыг хичээгээрэй л гэж хэлчих гээд шүү заа. Тэгээ та хоёр уг нь хамтдаа байвал айгүй сайхан нөгөө хязгааргүй хүсэл мөрөөдөлтөө хязгааргүй их эрх чөлөөтэй санхүүгийн эрх чөлөө те бүх зүйлийг олсон ийм л их юутал явах хүмүүс юм байна л да. Одоо хорвоо дэлхий бол өстой нэрээ таруулах гэж л таруулсан да. Яагаад ингэж тавилан дутуу авч яваад байна вэ гэдгийг юм хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр эдгээр зүйл дээр аюу сайхан бодох ёстой. Тэгээл надад хэлжлээ л да. Би өстой амар их ядарсан байхгүй юу. Би аюу их хүн ингээд сэтгэл гаргах болгонд хүн ерөөсөө тэр сэтгэлийнхаа юмыг юу яаж буцааж авч чаддгүй юм бэ лээ. Хүн сэтгэл гаргаад дэмий юм бэ лээ. Хайрын цаг хугацаагаа ингээд өнгөрөөсөн гэж миний өдөөс ингээд тайлбар тавьж байгаа. Сэтгэлийн шаналлаа илэрхийлж байгаа хүмүүс байна. Тэрийг би бол үнэхээр их сайн хамгийн сайнаар ойлгож шүү за. Тэгэд хамгийн сайнаар ойлгож байгаа ч гэсэн тэрхэн цаг хугацааг ингээд нэг юм өчүүхэн хугацаанд дахиад нэг ингээд даван туулчаач ээ. Хорвоо дэлхий ингээд танд өгөөж хишиг уйна ингээ өгөх гэж байна. Их удамгүй өгнөө. Нэрээ шүү өстө үнэхээр удамгүй дэлгэр заяаг чинь өгөн заяа. Тэгэхээр нөгөө жохон ч гэсэн багахан хэмжээнд дахиад нэг тисчүүл яадаг юм бэ л гэж бараг хэлчих гээд шүү за. Тэгэхээр айгүй сайн бодоорой. За хойд зүгийн хатуурхлыг тооцох юм бол уг нь ингээд бүх юм чинь дэлгэр заяатай байна. За юу. Тэгээд нөгөө ингэж л байна л да. Би багахан хугацаанд тисчгээ гэж хэлсэн шүү дээ. Тэгээд багахан хугацаанд тисчих. Гэхдээ нөгөө одоо үнэхээр тисэж дийлмээргүй тийм хатуу тавилан оршоод байгаа бол одоо яг одоо зогс гэж хэлнэ. Одоо зүгээр л ингээл тэр гинжнээсээ одоо гараад баг явчмаар юм бэ. Тэгэхээр одоо нөгөө одоо энэ хүний нөгөө хамгийн их хатуу үн нь болохоор энэ хүн болохоор нөгөө цаг хугацааны үн цэнийг өөрийн чинь үн цэнийг ингээд нөгөө бүрэн дүүрэн ойлгоогүй явж байгаад нь та их гондод тийм байна. Тэгээ ганцаар тулсан өдөр бүр ганцаар тулсан шүн бүрийн төлөө одоо баг би өмнөөс нь очлохгүй ч марч юм шиг санагдаж байгаа шүү заа юу. Тэгэхээр нөгөө одоо миний хэлсэн шиг тэр багахан тэр хугацаанд үнэхээр тисэж твчиж дийлж чадхааргүй байвал одоо зүгээр
дөнгнөөсөө салаа л гэж би хэлэх гэж шүү. За тэгэхээр одоо нөгөө өөрөө өөртөө ингээд таацуулж бодоод аль нь юм бэ? Алийг нь сонгол зөв юм бэ гэдэг юм а та өөрөө ингээд юу яа? Бод. Шийдвэрлэл те. Одоо нөгөө би таны гутлыг өнсөд хоёр алхаж үзээгүй ч гэсэн үзээгүй болохоор та өөрөө ингээд хамгийн сонироо хамгийн зөв шийдвэрээ гаргах хэрэгтэй. Би болохоор зүгээр нөгөө хажуунаас ч л ингээд хараад л танд ингэж хилээд байгаа байхгүй юу? Нөгөө хувь тавилангийн чинь ингээд хараад уншаад байгаа л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр хамгийн гол юм нь та өөрөө гутлаа өмсөд аль их холыг ингэж зорихын те тэр болгоныг ингээд нөгөө бодох хэрэгтэй. Гэхдээ нөгөө би дэргэд байхгүй хань байснаас одоо нөгөө үнхээр нөгөө нэг юу яаж явсан дээр байх. Сэтгэлийн ямар амгалангаа идлээд ингээд ийм тэргүүн дээгүүр явсан дээр байхаа л гэж би хэлэх гэж шүү. За. Тэгээд нөгөө нэг та бүхний одоо тэр идэлж байгаа хэрглэж байгаа бор өнгийн юу байх одоо нөгөө өргөө гэрт чинь байгаа тэр нөгөө юуны унтдаг хөвсдөг орд дэвсгэр юм чинь бор өнгөтөө тэгээд тийм нэлгээ цагаан саарлч юм нэг мэдхгүй тиймэрхүү өнгөтөө. Гэтэ нөгөө өргөө гэрийнхаа өнгө үзэмжинд анхаарал тавиад энергинд нь бас анхаарал тавих болсон байна. Тэгээд хүн ер нь унтлахныхоо өрөөнд тэгж нөгөө ханд ингэж зураг дүүжилж орхих бол ер нь бол дэмий байдаг шүү заяа. Гигэн тавилантай л биш бол бити юм элдв бусын ийм юм ингэж юу яагаад байл та. Тавиад л та тийм ээ. Тэгэхээр нөгөө энэ одоо юу байхыг би бол өстой яг ингээ ерөөд нь хэлчихэж байгаа юм. Тэгэхээр нөгөө шаардлагатай бодол хувийн онцлогоороо илүү тодруулга юм аваад үйл тавилгаагаа сурж болно шүү заяа. За ийм байна да тэгээд амьдрал их урт юм шиг мөртлөө элсэн цаг шиг урсаад гардаг тавилан учраас таныг айгүй их тийм хамгийн сайнараа зөв шийдвэрээ гаргаарай л гэдэг имийг л хэлээд ишүү. За тэгэхээр нөгөө энийг айгүй сайхан бодох хэрэгтэй юм биш үү. Гэтэл их гэрэлтэй гэгээтэй сайн сайхан явсан өдрүүд бол зөндөл байгаа юм биш үү те. Тэгэхээр тэрийг нөгөө айгүй сайхан бодох ёстой. Нөгөө яг нөгөө нэг юм хайр сэтгэл зүрх сэтгэлийн асуудлаас бусад юм чинь бол энгийн сайнараа явчихл юм биш үү. За юу тэрэн дээр бити их санаа чилээгээрээ. Эзэн өгөөдсөн сандал гэдэг юм гаргаад байна. Харилцаа нь одоо ингээд дуусаад. Гэхдээ нөгөө одоо нөгөө 90 юм бэ тухай эрүү толгой салжил байдаг орчлон юм чинь нэх их тэгж их айхтар гундаал хүний нүднээс далтчаал намайг салцсан сарнцсан гэд хэлчихвээ намайг буруутгачихвээ гэд ингээд байх ямар ч шаардлага байхгүй заа юу. За жингийн цугаа явж л байдаг замын нохот хуцчил байдаг байхгүй юу. Тэгэхээр хуцханд хуцаал урсах нь урсаал өнгөрөгдөө. За юу бити тэгж өөрөө өөрийгөө ингэж айхтар буруутгал өгөөд тэгээд бити тэр өнгөрсөн цаг хугацаанд бити харамс. Би ингэж л хэлэх юм. Өнгөрсөн цаг хугацаанд хизээч бити харамс. Тэртээ тэргүү өстэй дигэн сайнараа хичээсэн штэ. Тийм учраас нөгөө яах юу хэрэг байхгүй шүү. За юу гундах туних хэрэг байхгүй. Тэгээд би нөгөө ингэж хэлэх гээд байна. Хамгийн сүүлд авсан тэр хар бараан хувцас чинь өөрт чинь ерөөсөө огт хэрэггүй шүү л гэж хэлчих гээд шүү. За юу. Тэгээд өргөө гэрийн чинь нөгөө үе таалган жоохон юу ятсан юм бэ? Сэвтцсэн юм байна. Одоо нөгөө хайртай дотны хүмүүс чинь зочлогоо байцсан. Эсвэл тэр өргөө гэрт айхтар юм хил ам хэрүүл тэмцэл үүссэн. Тавилан булаацлагдсан буюу гурвдчдгээд асуудал үүссэн. Эд хөрөнгийн үйл тавилан үүссэн те. Гигэн бүхэн байхаа болсон.
одоо хамгийн их уурлаан орилон ашигчаан болдог болцсон. Тэгээд нэг өргөө гэрийн үе талах сэвтсэн гэдэг юм нь ер нь их гадны их хатуурхал нөлөө бол байгаад дэш үү. За юу. Тэгэхээр энэ дээр ингээд нөгөө нэг юу их онцгойлон анхаарах шаардлагатай л гэж би хэлэх гээд шүү. За. Тэгээд нөгөө намааг л буруутан болгочихгүй, намааг л хүмүүс буруутгаж яриад байхын одоо нөгөө нэг жинхэнэ нөгөө нэг таазын давтсан дээр нь очичих үү дээ гэж одоо имээх шаардлага байхгүй. Чи буруу юм юу хийсэн юм? Юу хийсэн болоод одоо ингэж их айхтар айж гундаж ингэж юу яагаад байгаа юм? Өөрөө өөрийгөө ингэж чимээгүй яллаад байгаа юм. Энд чинь болохгүй байхгүй юу? Тэгээд энэ дээр ингэж ах юм. Хүн биш дээ тий. Хүнийг одоо хүн шашин шүтэх ёстой угаасаа тий шүтэхгүй ч байх ёстой. Одоо нөгөө үндсэн хуулиараа эс шүтэх эрх нь одоо хүний юу өөрийнх нь тийм өгөгдмөл ирэх байхгүй юу? Та шашин шүтэж болно, шүтэхгүй ч гэж болно. Гэхдээ та нөгөө шүтэхдээ та замналаа зөв очиж шүтэх ёстой байхгүй юу? Тэгэд нэг юм болсон болоогүй одоо тэр нөгөө бусдын үйлийг хийж байгаа юмн дээр өөрийн чинь тавилан ингэж даах гаагүй бусдын тавиланг даахж байгаа тавилан дээр та үйл тавилангаа даатгаж өгсөн юм бэ. За юу одоо нэг тийм их олон хүний тавилан ингэж хамаарч хийсэн ч юм уу одоо мэдхгүй нэг тийм айгүй тийм сони юмыг та энэ дээр ингээд очих юм бол одоо чиний эн чинь сайжрын штэ ингэч штэ гэд ингэсэн чинь хизээч сайжраагүй. Одоо хизээ үр дүнгээ өгөх юм бол доо гэд та хараад байгаа байхгүй юу. Тэгэхээр та нөгөө тавилан заяагаа шүтсэн болвол яг шүтсэн хүн дээрээ л ингээд очиод үүлээ хэлээ. Түүнээс ч одоо нөгөө олон хүрээллийг ингэж хамруулж тий за нэг 10-аас тэдэн хүн гэдэг юм уу тий одоо нэг дор ингэж цуглаад одоо тэр нөгөө үйл тавилан хийдэг. За доотл нь 10 шүү заа юу 10 хүн цуглуулчаал ингэн тэгнэ гээл тэгэл тэрнээс дэшээ хүн цуглуулчаал ингээл бие биенийг нэгж харуулж суулгачаад тойрон бүжүүлээд байгаа юм уу яагаад байгаа юм мэдгүй нэг тийм сонин юм зан үйл дээр та баста үнэхээр яг очсон байх шүү заа юу. Эн чинь хизээж танд өгөгдөл болоогүй гинэ. Хизээж үр шим болоогүй харин ч та тэндээс асар том сэвийг авсан. Уучлаарай тэрнээс хойш нөгөө юу хатуурхал үзэл одоо нэрээ жинхэнэ нөгөө нэг таазын тавцсан гэдэг шиг хизээл бол хизээл хэрэгүүлчих гал идэг. Тэгэд одоо тэр энэ одоо хизээ үйлчлэх юм бол доо гэж ингэж хараад байгаа юм шиг тиймэрхүү юм болцсон байгаа шүү. За тэгэхээр та тэр нөгөө нэг хатуурхалтай юмныхаа юуг салгуул ямар айхтар юм дээр яваачдсан. Энэ бол энгийн үйл биш заа юу. Зөвхөн таныг ингэж одоо өмнөөс сулгаад үйл хийгээгүй заа юу. Өрөөл бусдын үйлдэл хамтарч хийсэн гэж хэлэх гээд байгаа юм. Доотл нь нэг юм 10-аад нэчгээд хүн шүү заа юу. За 10 гэж тойлож яах. Нэчгээд хүний тавилан ингэж хийсэн юм бэ. За тэгээд эдгээр бүхнийг ингээд одоо авахын аваад хаяхын хаяад сонсороо ямар ч байсан та нөгөө айгүй их тийм нөгөө хилэн үйлийг ингэж дааж өгч явж байгаа ч гэсэн танд их сайхан тавилан заяа олдсон юм байна. Магадгүй нөгөө нэг та энэ хатуурхлаасаа өөр хүн дээр ч бас очсон байхыг үгүйсэхгүй мэн. Ер нь бол ингээд өөрөө өөрийнхөө төлөө зүтгэлтэй, итгэлтэй хамгаалт үйл аваа явж явах нь бол зөв. Тэгээд бол танд бол одоо хамгийн гэгэн зүйлийг хэлэх нь таны хүсч мөрөөдөж байгаа шиг тийм нэг юу ирнэ. Одоо юу илээ? Хурим найр. Одоо хурмын даашинз. Одоо хүндэлж авах тавилан те. Гал голомт бадрах. Эрэгтэй хүмүүс сонсож байгаа бол хайртай бүсгүйгээ дэрэгтэй аваад гал голомтой бадрах. Тийм их гэгэн үйл ирэх юм биш үү заа юу. Ийм сайхан үйл одоо эдгээр бүхний ар дээр энэ сайхан үйл толдогдсон учраас одоо би нөгөө юу ямарг болчлоо. 20 дугаар групп дээрээ дахиж хөзөр татмааргүй байна. Дахиад татхаар нөгөө нэг элдв бусын нөгөө дахиад нэг юм болсон болоогүй үлийн үртэй холбоотой ч юм уу элдв бусын юм гараад ирвэл төвөг цаашаа. Зүгээр л энэ сайхан гэгэн мэргээрээ би юу энэ 2 дугаар группийнхаа уншлагыг өндөрлөчий гэж би бодож шүү за. Үнэхээр айгүй сайхан. Үнэхээр шүү за юу. За тэгээд энэ дээр нөгөө нэг юм дуу хурдуулдаг, хөгжимддөг барьдаг тийм авиас маяастаа ч юм уу те. Айгүй сайхан тийм хөгжмийг их ихшгэлүүлж чаддаг хүмүүс байгаа болвол би тэр хөгжим юуных нь ихшгийг нэг айгүй сайхан сонсох юмсан гэж хүсэж байна. Үнэхээр сайхан дуулдаг хурддаг болвол би
гигэн замналтаа дууг бас нэг сайхан сонирдохыг хүсэж байна. Тэгээд энэ 2 дугаар группийг сонсож байгаа хүмүүс маань үнэхээр тийм сайхан авьяас чадвар байдаг болвол зүгээр надлуу нэг нүгүү бичээрээ. Тэгээд тэгж бичсний чинь ар дээр би өөрийн чинь тавилан заяаг даачнда гэд би баг ингээд ам гарчмаар ч юм шиг тийм сайхан сэтгэл төрж шүү. За тэгээд та бүхэндээ энэ хүртэл сонссонд баярлалаа. Тэгээд дараагийнхаа содон бичлэгээр эргээд уулзцаая. Баяртай. За ингээд 3 дугаар группийн ажиллагаа эхлэе. За тэгээд нэг ерөнхийдөө тэр хүнд одоо таны юу таалагддгүй вэ гэхээр уг нь ихлээр юу таалагддаг вэ гэдэг мессеж нь гарч ирэх хэрэгтэй байтал. Юу таалагддгүй вэ гэдэгт эхэлж гарч ирж шүү. За тэгэхээр юу таалагддгүй вэ гэсэн чинь тухайн хүн болохоор өөрийнхөө удам угсааг тэгж нэг хийх айхтар дорд үзэгдүүлэхийг хүсдэггүй гинэ. За тэгээд игэл борог амьдралтайч бай. Игэл бус ийм дээшээ хиймэртэй түшигтэй тулахтай гол голомтойч бай. Тэр болгоныг ингээд яриулахыг хүсдэггүй гинэ. Тэгэхээр одоо магадгүй удам угсааных нь юуг айгүй ингэж юу дорд үзүүлэхийг хүсдэггүй гинэ. Одоо ижи яав одоо тэр дүү мүү ч юм уу. Ер нь ингээд удам угсааных нэг айгүй их тийм сайхан илэгтэй хүндэлтэй байхыг хүсдэг гинэ. Тэгээ тэрнийх нь эсрэг байгаа юм шиг явдагт нь дургу гэж юм. Тэгээд одоо магадгүй юу яасан л байх л та одоо чи ингэсэнгүү чи тэгсэнгүү гэж ингэж ярихаасаа илүү одоо би өөрөө ямар үйлдэл гаргаж байгаа бэлээ гэдэг юм бас ингээд нэг юм нэгийг бодож хоёрыг тунгаагаараа гэдэг шиг те бодох ёстой юм шиг л тийм л мессежийг хамгийн түрүүнд ингэж өгөөд байгаа байхгүй юу. Тэгээд нэг юм хоёр үзүүртэй юм ярихад ч нэг дургу гинэ. Ингэхүү тэхүү инги тгий ингэчээд хүү яах вэ гэхээр үгүй бол үгүйгээ хэлчихгүй, тийм бол тийм гэд хэлчихгүй. Ингээд нэг юм айгүй тийм юугүй шийдвэргүй байдалд хүргэдэг. Тэгээд шагнал урамшуулалт хүртэж яхад нь эсвэл одоо ажил дээрээ ч гэдэг юм уу, найз нөхд дээрээ ч гэдэг юм уу, эсвэл одоо тавилан заяан дээр ч гэдэг юм айгүй нэг тийм том зүйл хийгээд ингээд нэг юм урамшуул энэ төр ингээд авчаад тэр нь болохоор нэг тийм айхтар их хэмжээтэй шагнал урамшуул биш ч гэсэн өөрийнхөө хэмжээнд тухайн хүнд л ингээд айгүй их юм баясгал өгсөн шагнал урамшуул авчаад ирж яхад нь хизээч тэрийг хүндэлж дээдлээгүй гинэ. Уг нь тэрийг ингээд хөөх мундаг шүү, сайн шүү, ийм сайн сайхан юм авцсан юм уу гэл ингээд баярлаж баясаал дэгж тэрвэл тэмдэглээл те нэг ийм бяцхан орчин бүрдүүлээл дуртай бол энэ хийж өгөөл өмнө нь гараал ингэж гүөх ёстой тавилангал их мөрөөддөг хүсдэг байсан юм байна. Тэгээд хамгийн сайнараа хичээгээд ирж яхад нь наадах чинь одоо байж л байдаг зүйл штэй ч гэдэг юм уу те нэг юм энгийн байх л юм авчирсан юм шиг хүлээж авсан гинэ. Уг нь тэр хүний хувьд тэр нь өстой айгүй тийм сайхан зүйл байсан гэж байна. Тэгээд тэрэн дээр л өстой таалагдаагүй дээ. Намайг үнэлээгүүд л өстой таалагдаагүй дээ. Тэгээд одоо тэр юу амьдралаас авсан шагнал юм уу, ажил албанаас авсан шагнал юм уу мэдэхгүй ямар ч байсан азийн суулгаар авсан ч юм уу, ямар ч байсан тэр шагналаа ингээл хаач явсан барьчаал хаюулахгүй л ингээл аваад явж идэг л тийм л хүн гэж юу яж шүү төлөв дээр бууж шүү. За тэгээд өөрийнхөө хийсэн алдааг хизээч хүлээн зөвшөөрдгөө зан чин таалагддаггүй гинэ. Өөрөө гомдож болдог, би гомдож болдгоо юм уу? Өөрөө хүнд ойлгох гэж хичээдэг, би яагаад бас ойлгох болдгоо юм? Яагаад бүх юм дээр би буруутан болчдгийг гэд ингээд одоо өөрөөс чинь ирж байгаа эдгээр бүх юмыг одоо ингээд дайралт мэт хүлээж аваад ингээд илгээ тэрврээд буруу хараад дуугаа ороогаа суудсан байгаад шүү. За юу. Үнэхээр л эсэргүүцлээ илэрхийлэхдээ хамгийн түрүүнд гар далайхаасаа илүү юу
дууга хураагаад илгээ өвхрээ твтчихдэг төрлийн хүн юм бэ шүү. За одоо тэр нөгөө өөрөө өөрийн чинь юу энэ одоо бодож ингэж одоо дотроо бодоод энэ уншлага сонсож байгаа шүү дээ. Тэгээ тэр хүн чинь тэгж юу яадаг хүн байгаа. Тийм төрлийн хүн байгаад байна шүү. За тэгээд нөгөө энэ өөрөө өөрийг чинь амьдралын гол дүр байх гэж хичээдэгт чинь дургүй гинэ. Тэр чинь таалагддаггүй гэж байна. Амьдралын гол дүр гэдэг нь болохоор бүх юмны бүгдийг нь зохицуулагч юм шиг харагддаг. Бүх юмыг хүлцэн твчиж байгаа юм шиг харагддаг замд чинь дургүй гэж байна. Энэ бичлэг хийж яхад ингээд дундуур нь дуудлага ирээд юу яачаад байна. Салаад дундуур нь зөндөө болгон тасраад байна шүү. За тэгээд нөгөө нэг бүхнийг ингээд шийддэг шийдвэрлэгч нөгөө гол ноён нуруу юм шиг суухад ч их дургүй гэж байна. Тэгээд нөгөө хүний хань ижил бол хүний хань ижил шиг байгаасай гэж айгүй их тэгж бодож исэн үеуд бол байдаг юм бэ. Тэгээд нөгөө нэг эд шид гэж байдаг бол чиний аран шинг өөрчлөлөхийг, чиний тавилан заяаг өөрчлөлөхийг, мөнгнөөс илүү одоо аз жаргал, мөнгнөөс илүү үнцэн байдгийг сануулахыг, хар цагаанд дийсэлдэг шүү гэж хэлхийг асар их хүссэн хүн гэж яшээ. За өнгө мөнгөний хорвоо гэж ярьдаг боловч одоо юуны гигэн тавилангийн аз жаргалын одоо хүн хоорондын харилцааны хүн байхын утга учирын хорвоо байхгүй юу? Тэгэхээр нөгөө алт мөнгийг авдраар нь ингэж авч ингэж хоош нь хураагаатчихэл яах юм бэлээ дээ. Тэр нөгөө ирж уцхын хорвоо дээр одоо илүү их алттай хүн нь илүү амьд явна гэсэн тийм байхгүй штэ. Тэгэхээр нөгөө яагаад энэ бүхнийг юусоо огт ойлгож дийлэхгүй байгаа юм бэ? Хүний ихнэр, хүний нөхөр ихнэртэй тийм авч өгч гинэ. Тэр тийм хаусанд амьдэрдэг гинэ. Пүүх энэ ямар гоё юм бэ? Ийм үнэтэй брендийг ингэж хэрэгэлдэг юм байна. Энийг нэг авчих юмсан гэд ингэж ярихаасаа илүү их сайхан тийм хүмүүнлэг юм нэг юм инэрэнгүй нэг тийм сайхан нэг тийм хүмүүн заяатай ярилцах өөрөлцгийг чинь л их удаан хүлээсэн л хүн юм шиг байна. Ерөнхийдөө ингээл нөгөө дандаа нөгөө амьдралын төлөө л ер нь их зүтгэл гаргасан. Одоо элдв бусын 3 дахь этгээдийн асуудал интернет их тэр болвол нөгөө дараагийн хэддгээр бүр 1000 дугаар асуудал ч юм шиг л харагдаж шүү. За юу. Одоо хамгийн гол нь таарын хоорондын нэг тийм үл ойлголцсон анханасаа нөгөө нэг харс жилтэй хүмүүс байдаг штэ тий. Тэгэхээр нөгөө нэг анханасаа болохгүй бүтэхгүй таир гэд хэлж яхад нь бүтнээ болноо чаднаа гэд зориод суудсан юм шиг. Тэгэж зурж суучингуудаа одоо үлийн үрээ эдэлж байгаа юм шиг. Тиймэрхүү ийм тавилан ингээд туулж байгаа хүмүүс юм байна. Тэгэхээр нөгөө энэ юуг бичлэгийг энэ уншлагыг сонсож байгаа хүн та аливаа зүйлийг айгүй сайхан бодороо л гэж би хэлэх юм байна. Хаа юм уу, заа юм уу гэд баг асуучмаар юм шиг санагдаж байна. Тэгээд нөгөө үг сонсож чадах нь энэс цааших одоо уншлагыг үргэлжлүүлэн сонсоорой. Сонсож чадахгүй нь одоо зүгээр гараад яваарэ. Тэгээд нөгөө олон толон юм комментээр бичээл элдв юм яриад л ингээд яг ямар ч шаардлага байхгүй шүү. За юу. Одоо нөгөө буруутгал болвол үнэхээр байна. Өөр төр чинь үнэхээр буруутгал байдаг юм бэ. Зөвтгөлч байна. Тэгэл айгүй сайхан тийм шудрах
ёсны зарчмаар л явах ёстой хүмүүс байна л да. Өөрийнхөө багийг хуулаад өрөөл бусдаа эвтэй түнжинтэй одоо өршөөл ирэх уучлалт гуйх ёстой хүн байдаг болвол одоо мессежээр ч болтугай уучлаарай гэд бичээрэй л гэж би хэлэх юм шүү за. Мессежээр ч болтугай одоо магадгүй таныг блок хийсэн юуг ч нахгүй бах. Дугаарыг ч нахгүй бах. Тэгэхээр ядаж мессежээр ч болтугай. Бүр болохгүй бол зүүд нойроор нь ч болтугай дамжуулж одоо өршөөл уучлалт ирээ гэж би хэлэх юм ээ. Тэгээд одоо багаа хуул өөрийнхөө нөгөө өөрийнхөө нэг талент хараад үзтээ гэж баг хэлчмээр ч юм шиг санагдаж шүү за. Яхахгүй нөгөө төлөв тэгж хэлээд байгаа учраас би тэгж хэлээд байгаа юм. Одоо айгүй сайхан айгүй үнцэнтэй хүн чинь хамгийн санаараа гомдоод явцсан юм шиг л тийм л юм бэ. Одоо өнөөдрийн нөгөө нэг хувь тавилан ингээд туулж байгаа бүрэн бүтэн тэгш дэлгэр ингээд тавилан заяаг ингээд бүрэн дүүрнэрээ туулж чадахгүй байгаа хатуурхал дүртсэн одоо нөгөө осол аваар эндэл одоо тэр зам тээврийн осол мосол гэж хэлчихмэрч юм шиг тий. Осол гэхээр одоо хүний амнаас охроод лэгдэх бусын ингээд амар юм ноцтой юм үсээгүй гэл хүмүүс бодхол байх та. Нэг баг зэргийн шүглэлцсэн шүү дээ. Тэгэл тэр яах вэ? Тэгэл угаасаа байж лээ. Өдөр тутамдаа баг юм тохиолддог үстэй гэд миний өдөөс хэлэх байх л та. Үгүй байхгүй юу? Ямар ч байсан ингээд нөгөө нэг тийм нас сими болцсон ийм хүмүүс сонсож байна. Тэгээд нөгөө гомдох эсгүй хүний хамгийн түрүүнд гомдоогоод явуулсан юм байна дөө. Тэгээд нөгөө хүний гомдлыг тээж амьдрна гэдэг чинь өөрөө дутуу явахын шинж байхгүй юу? Тэгэхээр нөгөө гомдоосон туняасан хүнээсээ одоо өршөөл уучлалтаа илчгээл гэж би баг хэлэх юм бэ. Ядаж ихний илжин шүү за. Бараг тэр нэг хамгийн гомдоож бутаасан хүн чинь явснаас хойш магадгүй энэ хүн хорвоо дээрээс одоо өөрөө чинь ингээд яваач хөөгөөч хөөчлөө би чамайг тоохгүй штэ гэж хэлээд явуулсан ч хүн байж магадгүй эсвэл одоо нөгөө тэнгэр болцсон хүн байх. Энэ хорвоо дээр одоо байхгүй. Зөвхөн төсөөлөлт чинь байгаа хүн гэж би хэлэх юм ээ. Төсөөлөлт чинь байгаа хүн. Тэгэхээр нөгөө нэг бусдын нөгөө нэг гомдол битгий юу тээж амьдраач. Энд чинь нөгөө хүний хувь тавилантай айгүй их юм холбоо сүлбэтэй байдаг байхгүй юу? За тэгээд нөгөө нэг юу яаж юм? Одоо нөгөө энэ 3 дугаар группийг вэ штэ тийм ээ. Одоо зарим нэг мас сонсож байгаа байхгүй юу? Одоо гэр бүлтэй, өр үндэстэй. Одоо бүр ингэж ажил карьер нь ингэж амжилтанд хүрсэн. Тэгээ болоод ч бас нөгөө нууц самрагтаа гэж хэлчихвэр юм шиг. Нэг юм. Тэгэл ингээл хүн болгоо ингээл гараа өгөөл наашир чи ч мундаг шүү, чи сайн шүү, ийм шүү гэл ингээл амар юм одоо өөрийнхөө хувьд л хаппи амьдарч байгаа байх. Гэхдээ хизээч нөгөө ийм нөгөө буруу замаар будаа тавиул буцахтаа шороо тэн гэдэг үгийг л би ингээд давхар хэлчмээр санагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр болохоор нөгөө 100% танд зориулагдсан юу бол биш шүү. Энд чи өчнөө олон хүн сонсож байгаа учраас яхааргүй энэ дээр гэр бүлтэй мөртлөө нууц самрагтаа тэгсэн мөртлөө ажил карьер мөнгө санхүү бүх юм ингээл төгс дүр явж байгаа юм шиг санагдаж байгаа хүмүүс сонсож байгаа учраас би тэр хүмүүст нь зориулж хэлээд байгаа юм. Тэгэхээр нөгөө энэ тэгсэнгүй би тийм биш. Би бол хизээш тийм юу буруу замаар будаа тавихгүй. Би хизээш хүний нууц самар биш ч гэдэг юм уу. Миний өдөөс битгий ингэж арсалзаараа энэ чинь зөвхөн танд зориулсан уншлага биш. Тэгээ зөвхөн өөртөө зориулсан одоо уншлагаа авъя гэх юм бол одоо нөгөө хувь тавилангаа хувь чатаар сурж болно шүү. За юу одоо хувийн уншлагаа
авч болно гэсэн үг шүү. За тэгээд нөгөө нэг эдгээр хүмүүст ингээд хандаад хэлэхэд нөгөө нэг за хүн байгаараа гэдэг юмыг л би юу яах гээд байгаа юм. За алдаа оноо, тавилан заяа, одоо юу ч хийж болно. Одоо тэгэл нөгөө одоо хүн амьтантай одоо хайртай хайр нийжил тавилан заяандаа гомдоод гундаад одоо өөрөө өөрийг чинь ойлгосон барьсан тэр хүнд одоо өөр зүрхээ нээгээд мээгээд гэл одоо ингээл өөрөө өөрийнхөө одоо нөгөө юу зөвтгөөл ингээл асуудлууд ярих юм шиг байна. За яах вэ тэр болгоны чинь одоо ингээд ойлгож хичээж болно. Тэгтээ нөгөө хамгийн гол нь үнэхээр өөр зүрхээ ингээд эвдүүлсэн хүн болгон ингээд өөрийнхөө дур зоргоор яваад идэг юм байхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө одоо нөгөө зогсголсон байхаа. Ер нь альва юмыг эргэж харах болсон баг. Тэгэхээр айгүй сайхан бодороо за. Өөрөө өөрийг чинь шүүж байгаа юм биш шүү. Зүгээр нөгөө нэг төлөв дээр гарч байгаа юмыг нь л хилээд байгаа юм. Тэгэхээр нөгөө бүх юм чинь ингээд дэлгэр заяатай явж байгаа юм шиг санагдаад байгаа боловч дотроосоо живж шүү за. Одоо нөгөө нөгөө юу гэдэг чтэй те. Ямар арслан цаг нь ирэхээр талын шоргоолцонд баригдана гэдэг лээ. Тийм шиг ингээд дотроосоо ялзраад байна. Одоо өөрөө өөрийг чинь л хөөргөөд энэ хүмүүс. Эсвэл үнэхээр үлийн дургу хөөргөж гоё шүү, сайхан шүү, мундаг шүү, ивэлтэй шүү. Магадгүй энд бол нөгөө нэг юуны дээдсийн ивэл хүртсэн хүүхдүүд байгаад байгаа. Дээдсийн ивэл хүртсэн гэдэг нь болохоор одоо нөгөө одоо товлогдсон одоо улаач элдв янзын хангаа юм үздэг барьдаг тэгэл болсон болоогүй зүүд нойрн биелдэг ч юм уу те эсвэл нэг юм болсон болоогүй хүний имийг ингээл нэг юм худлаа имийг үнэн болгоод үнэн имийг худлаа болгоод ингээд нэг юм учир битүүлэг юмар нэг юм тэг дундуур нь дэнслээд хилждэг ч юм уу те нэг иймэрхүү хүмүүс сонсоод байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ ингэж явж болохгүй шүү хүүхдүүдээ л гэж би баг хэлэх гээд шүү заа юу. Одоо тэнгэр эцгийн ивэл чинь одоо тийм амархан асуудал биш шүү дээ. Нүглийн нүдийг гурлаар хурдаг зүйл бол биш шүү. Тэгэхээр та нар маань их уужуу ухаантай, дэлгэр заяатай байгаарай, их ухаантай байгаарай гэж би бараг их анхааруулна шүү дээ. Тэгэхгүй бол ингээд нөгөө хорвоо дэлхийн нүдтэй шүү. Тэгээд нөгөө цаазын тавцсан гэж хүмүүс яриад байдаг тий. Одоо Монгол улс бол цаазгүй орно л та. Гэхдээ нөгөө нэг цаазын тавцсан шиг тийм хатуурхал хүлээчүүл одоо хэн өөрөө өөрийг чинь аврах юм бэ? Тэгэхээр одоо хүрээлээ таниад үзээрэй за. Одоо хэн ингээд бүр ингээд ядраал сүлдаал гундаал ингээд мөнгө төгрөггүй болоод одоо нэг юм сонин байдалд ороод бизнес ингээд нэг юм дээсэн дөрөндөр дэнжигнээл өнөө маргаашаа өнгөрөхгүй төрөөсөө өгч дийлэхгүй те ингээл бараг ингээл нөгөө их сайхан хурал зохион байгуулчих ихэд нөгөө нэг юм аяга юм усаач авах мөнгөгүй болцсон байх тэр үед чинь бүлтийгээд нэг хараа заяа. Тэгэхээр энэ хүрээлэл чинь хэн байсан бэ? Тэр олон их сайн уу чи мундаг шүү гэл ингээл одоо ингээл шатнаас бухаж явах чинь өргөж болгодог байсан тэр олон гар хаачсан бэ гэд өөрөөсөө асуугаараа заяа. Хинч байхгүй юу. Тэгэхээр нөгөө хатуу тавилан дээр шургачж байна. Тэгэхээр нөгөө хит их бардамнал бас хэрэггүй шүү. Одоо тэгэл өөрөө чинь ингээл нөгөө малчин загсууд тууран бүжиж одоо юу яаж юм дайрж байгаа юм шиг тийм хатуурхал байгаад байна шүү заа юм. Тэгэхэд нөгөө хизээ хон орхисон тэр нэгэн инэрлийг одоо өнөөдрийн төвшөнд өгүүлж байгаа мэт. Тийм хатуурхалтай хүмүүс бас сонсоод байна шүү заа юм. Өстө үлийн л дургу үнэн шүү. Тэгээд нөгөө би ч мөн тэнийг явжтэй гэд нэг юм ухаарад ирэх цагт чинь одоо уужим ухаанаараа дэлгэр заяагаараа одоо нөгөө бүхний чинь ингээд хатуу боловч үнэн үгээр ингээд хилээд өгчё. За юу. Одоо нэрээс үнэхээр би тэгээд хилээд өгчий. Тэгэхгүй бол одоо нөгөө хүн хитрхийх ингээд нөгөө хөөрч хөрөө өндрөөс их хүчтэй ундаг гэдэг юмыг л аягүй сайн санаж бодож болгоож яваараа өөрөө өөртөө хамгаалалт аваарай. Эрүүл мэндэ бодоорой. Аягүй сайн эрүүл мэндэ бодоорой заа юу. Тэгэхгүй бол ерөнхийдөө нөгөө би хаамаа чинь ч гэсэн өвдвөл ер нь нөгөө
дайвал заадал эхэлсэн ийм юм байгаад ишүү. Тэгээд өргөө гэрээ авч үлдэх гэж хичээгээр одоо магадгүй нөгөө мөнх санхүүгийн байдалд ороод шүүхийн шийдвэр өдөр дээр очсон чим өргөө гэр чинь ингээд юун дээр донголзоод байгаа юм байгаад ишүү. За тэгээд гол жаргасан шим бүхнээ эргэж хүртээрээ. За юу одоо би өөртөө ийм хийж идэж чаддаггүй. Йоо иймийг одоо хүн иддэг байсан юм уу ч гэдэг юм уу. Ингиж их томорсон он жилүүдээ тавилан заяагаа бод. Тэгээд тэрний шимийг өөрөө очиж хүрт гэж би баг хэлнэ. Ягаад гэвэл нөгөө асар их юм бардамдал донд тавилангаа илээж байгаа тийм хүмүүс бас сонсож байна. Амьдралд хизээч ам гарч болтгүй байхгүй юу? Тийм учраас айгүй их ухаантай байгаарай. Одоо л яг л тэгэл айхтар дөнгөнд ороод одоо нөгөө эргэлтээрээ нөгөө үүлийн үрээ үүрж байгаа ч юм шиг. Өрөөл бусдын үрийг гэрэлтүүлэх инэрх яахав. Өөрөө өөрийнхөө үрийг гэрэлтүүлж инэрх болцсон байж шүү. За юу. Энэ айгүй сайн бодох ёстой шүү л гэж би баг хэлэх гээд шүү. За айгүй сайн бодоорой. Энэ бол нэг тийм энгийн нэг тийм юу биш байгаа шүү. За энгийн нэг тийм анхааруулга биш байгаа. Энэ одоо бол ингээд нөгөө бүх юм чинь хаалтанд ороод богтлогдоод ирж байгаа ч юм шиг тийм хатуурхалтай байна шүү. За юу. Ягаад ч юм энэ группийг сонсож байгаа хүмүүсийн хувьд алмаац мэт гэрэлтэж яагаад алдаа оноод инслэгдээд одоо өр зүрхэн шархлаад гундаад туниад одоо өөрөө өөрийгөө гээгээд бүх юм нь хаагдмал болоод одоо нөгөө намрын навчс шиг гундаж гандаж унахад бэлэн болоод явж байгаа хүмүүс бас сонсоод байна. Тэгэхээр одоо энэ нэг юм тэгээд өөр дээр чинь ингээд нэг юм үүлийн үр гэдэг юм л гараад ишүү. За тэгээд ягаад ч юм нэг тийм сонин өрөөлийн үр үндсийг ингээд өөрийнхөө үр үндсийг эзэнгүй орхитуулсан ч юм. Эсвэл үр үндэс нэг юм хоёрч гэж хэлчихээр юм шиг. Тийм хоёрч үр үндэс хорвоо дэлхий дээр төрөх ёстой байсан. Эгэлгүй хүмүүс төрөх ёстой байсныг игнэгт бооцсон ч юм шиг. Тэгээд хүн болгоогүй юм уу? Хүртэх чарганд бооцсон юм уу? Тавлан зайганд булаацсан юм уу? Мэдхгүй. Ямар ч байсан ингээл нэг юм айгүй юм нэг юм асар олон хүн үзэл асар олон хүний тавлан орж ирээд байгаа л да. Гэхдээ нөгөө энэ бол энэ группийг сонсож үзэж байгаа хүмүүсийн за нэг 70-аас дээш хувьтай бол биелэн таарна. За тэгэхээр нөгөө та нарын минь нөгөө шаардлагатай болвол ховын уншилгаа авчих төө. Ерөнхийдөө нөгөө нэг айгүй том мессежүүд гарч ирээд юу яах гэдэг юм. За тэгээд ингэж байна. Одоо өглөө бүр наран ижи мандаж өрөө бүр жаргаал одоо өдөр шөнө ижлэл хорвоо ертөнц сэргэж байгаа шүү. Тэгээд нөгөө өөрөө өөрийнхөө одоо өнөөдрийн та ингээд маргаашийн ингээд мандж байгаа алтан шаргал нарыг харж байгаа бол та хамгийн азтай хөөн гэж. Тэгээ түрүү нөгөө биеэ эмнэрээ үзүүлээрээ харуулаараа гэл ингээд юм гараад ирсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг биеэ үзүүл эмнүүл тэгээд нөгөө нэг юм айгүй докторгүй юм дээр ингээд хөрөнгө оруулалт хийгээд яваад байгаа хүмүүс байгаа байхгүй юу. Хизээл бол хизээл хаашаал ингээд хөргөөд ингээд устж болохоор юм дээр ингээд хамаг хөрөнгөө зараад одоо хүний хүсэл мөрөөдлийг бол унтрааж юу яаж байгаа юм биш. Тэгтээ нөгөө хаана хөрөнгө оруулж хаана ажиллах уу, яах вэ их үгдэж хүртэл бодох ёстой хүмүүс энэ дээр явж байгаа байхгүй юу. Тэгэхээр айгүй сайн бодороо за. Тэгээд нөгөө өвөл зүүн хоёр дээр ингээд айгүй юм юу төвлөрөөрөө гэж байна. Өвөл зүүн хоёр дээр л төвлөр. Энэ хоёр уйлжрал өөрөө өөрт чинь гигэн тавиланг олгоно.
одоо хавар намар хоёр бодлоо яхав дээ. Тэгэл нэг юм хайлхан байдлаар одоо ингээл нэг юм яасан ийсэн мэдтггүй л ингээл өнгөрөөл ингээл нэг юм сонир байдалтай байгаа. Хамгийн их одоо ач холбогдол өгөх одоо өвөлт нь унтарсан тавилан зундаа дэлгэрч яадаг шүү гэж байна. Одоо нэг буцагсдын тавилан чинь ингээд одоо өвөл өгөгдсөн одоо тавилан байгаа болвол одоо өөрөө хайртай дотны хүн удам угсааны үйл тавилаад юу гэдгийг ингээд буцсан тавилан чинь 100 ингээд дэлгэрч цэцэглээд одоо ингээд өөрийг чинь ингэж толдож яадаг шүү гэдэг юмыг ингэж хэлж гин. Тэгээд тэр нөгөө материаллык зүйл болвол тийм нөгөө юутай биш ээ гэж хэлээд шүү. За үнцэнтэй биш. Тэр чин зүгээр л дээсэн дөрөөн дээр динжгэнжээдэг. Одоо нөгөө юу л гэж хэлэх гээд байна л да. Одоо нөгөө байгаль их тогшрвол тэр чин зүгээр алга хөрвүүлэхтэй анил адил ингээл байхгүй болоод устдах зүйл. Зүгээр л дээсэн дөрөөн дээр динжгэнж байгаа утасны үзүүр дээр динжгэнж байгаа зүйл шүү. Бити тэр нэг тийм айхтар юм. Одоо магадгүй нэг тийм амар тийм том хаус маус том офис ч гэдэг юм уу те. Нэг айгүй тийм том үл хөдлөх хөрөнгөтэй оролдож байгаа үл хөдлөх хөрөнгөний салбарт ажилладаг ч юм уу. Иймэрхүү юм хийгээд идэх хүмүүс байгаа байх. Тэгэхээр зүгээр тархиндаа гэрэл бадраа гэдэг юмыг л би хэлэх юм байна. Тэгээд айцсаас салах хэрэгтэй юм байна. Одоо элдв бусын нөгөө одоо гүйдэл гүйцгээл хүмүүс яриад байдаг л да. Тэгэхээр зарим хүмүүс нь бол одоо нөгөө шашин шүтэх эрхийнхаа хүрээнд томордог л байхгүй юу. Тийм гэж юу байдیں۔ Хэзээч байхгүй юу гэд. Тэгэхээр миний хувьд бол ийм зүйл байдаг байхгүй юу гэд хэлчмээр юм шиг санагдаж байна. Тэгэхээр нөгөө айгүй сайн бодоорой. Тэгээд энэ нэг өөрөө чинь ингээд айдас дагаад удсан байна. Тийм учраас нөгөө энэ дээрээ ингээд нэг жоохон ухаантайхан хандаарай. Тэгээд нөгөө урагшлахаа тэгэхээр яагаад хоошоо татагдаад байгаа юм те? Эн чинь энгийн бус зүйл байхгүй юу? Одоо жинхэнэ тэр нөгөө элдв бус ингээс оршихоо үл чинь одоо өөрийг чинь агшин татж байгаа гэсэн үг шүү. За юу. Одоо нөгөө жинхэнэ тэр гүйдэл гүйцэс гэдэг юм ямар юм байдгийг тиймд би итгэдэггүй, барьдаггүй, сүнс сүг юу байдгийг өгсөн гээл ингээл нэг юм омгшил дүүрэн өнгөрөөсөн өдрүүд чинь өөрийг чинь хоош нь татж байна гэж байна. Нэрээ шүү. Тэгээд нөгөө нэг ад бити үзэг дээрээ энэ өстой нэг хортой хүн өстой энэ ингээл нэг шүлжээгээ бий болгож байгаа ч гэдэг юм. Одоо өөрийг чинь ингээд нэг тийм асар буруугаар ойлгоод өөрийг чинь л байхгүй бол тавилан зайн гэрэлтчих юм шиг тийм хэсэг практикууд бол бий болцсон байгаа дээ. Тэгэхээр нөгөө хаана юу хэлэх үү? Юун дээр нь юу хэлээд, юун дээр нь чимээгүй өнгөрөх үү? Юу хөлдсөн твчих үү гэдэг юм аа. Айгүй сайхан бодороо. За юу. Тэгэхгүй бол ингээд нөгөө айгүй их юм буруутгал хүлээгээд байгаа юм байгаад байна да. Тэгээд нөгөө буцагсдын тавилан гэж яриадсэн шүү дээ. Тэгэхээр энэ дээр ингээд нөгөө нэг айгүй их юм хайртай дотны хүнээ өгөөдүүлсэн, гундсан, тунсан, сэтгэл зүйн шарахтаа дээр нь ингээл өөрийг нь буруутгасан буруутгалтаа яахаа мэдэхгүй ингээл нөгөө нэг бараг гадаад ертөнцөөс өөрийгөө цөлж байгаа хүмүүс сонсож байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд шаардлагатай болвол юу ягаарэ? Ховын уншилгаа аваарэ. Тэгээд нөгөө асар их тийм айгүй их юм цогтоо золбоотой гэрэлтэй гэгээтэй байж байгаад нөгөө хамаг сайхан энерги нөгөө бусдын нөгөө нэг юм атааж өтөө хар цагаан хил ам гэдэг чинь хүнийг ингэж алдаг байхгүй юу. Тэгэхээр нөгөө хар цагаан хил аманд ороод хамаг юм хаагдсан хүмүүс сонсож байна. Тэлстэй үнэхээр нөгөө нэг юм нөгөө их дэлгэр заяатай бий болдог байсан бүх тавилан хаагдсан жинхэнэ нөгөө нэг юм хатсан заяатай болцсон ийм хүмүүс одоо жинхэнэ ундарч байдаг нөгөө ивэл нь одоо бүр байхгүй болчихсон. Тэг ер нь юу нь болохоо байч вэ гэдэг ингээд гайхаж байгаа хүмүүс ч гэл ингээд сонсож байгаа байхгүй юу. Тэгэхээр магтгүй та нар маань шаардлагатай болвол за юу ягаарэ. Ховын уншилгаа авч болно за. Тэгээд нөгөө заавал одоо ховын уншилга аав гэж байгаа юм бол биш шүү. За юу үнэхээр шаардлагатай гэж үзэх юм бол та нар ховын уншилгаа авал би бол ховын уншилгыг чинь өгчөж болно. Гэхдээ ховын уншлага болвол нэг
2-3 өдөр ч юм уу те. Тэгээд нөгөө гинтийн ийм элдв бусын асуудлаас болоод нэг 7 хоног ч юм уу хүлээгдчихдэг шүү. Тэгэхээр нөгөө нэг ийм нэг уншлагын төлбөр гээд би нөгөө хувийн уншлагын төлбөр гээд би 50,000 төгрөг авдаг байхгүй юу? Цагаа баталгаажуулаад зөндөл олон хүмүүс сандж байгаа юм чинь хин энийхээ цаг нар бусдынхаа нөгөө хүлээх ёстой тэр юмыг ингэж уяад яах вэ гэж бодоод тэгээд би урьдчилаад цагаа баталгаажуулаа гэд авдгийн. Тэгэхээр нөгөө зарим хүмүүс маань нөгөө юу яагаад байгаа юм л та. Хүлээж төвчгүй миний чат руу элдв бусын линк бичих юм аа, доромжлох юм аа, тэгээл ингэх юм аа. Тэгэхээр би одоо нэг хүнээс одоо би нэг 50,000 төгрөг аваад би одоо тэр хүнийг одоо хулигтаад одоо хаа өрөх вэ? Тэгээл нөгөө одоо ингэж хүмүүс ингээл нөгөө хувийн уншлага авна гэхээр ингэж ойлгоод байгаа юм шиг байгаа юм. Одоо нөгөө юу вэ штэ. Зөвхөн энэ бичлэгийнхаа л нөгөө нэг нэмэлтийг л 50,000 төгрөгөөр зарж ийн гэж бодоод ах шиг байгаа юм. Үгүй байхгүй юу? Би болохоор нөгөө одоо нөгөө хувийн уншлага авсан энэ бүх хүмүүсээ нөгөө юу яд юм. Өнгөрсөн одоо ирээдүй одоо юу туулах гадаа юу үдсэн, өнгөрч тулсан өвд эдсийн үйл асуудал нь юу байгаа юм. Тэр нь ингээд нөгөө өөрөө өөрт нь яаж нөлөөлж байгаа юуг засаж залуулах ёстой юм гэдэг би тэр бүх юмыг би нөгөө өөрөө ингэж тайлж уншаад одоо нэг хүнтэй чинь би бараг нэг цаг 30 минут бараг яриад ах шиг байгаа юм. Одоо нөгөө voice явуулах юм аа би явуулчихна. Одоо нөгөө уцаар ярих боломжгүй гадаад дотоод байдаг хүмүүс ч их холбогдож л байдгийн. Тэгэхээр би нөгөө voice-оор ийм эн чинь ийм утга учиртай байж шүү. Эн чинь ингээд ээ шүү, тэгээд ээ шүү гэдээ би бүгдийг ингээ хэлээ өгчдөг байхгүй юу. Тэгээд нөгөө зөвхөн энэ одоо уншлагын нэмэлтийг авах жишээ гэж хүмүүс бити буруу ойлгоороо би тэр хүнийхээ нөгөө бүх хувь тойрог юмыг нэг бүрчлэн толдож өгдөг шүү. Тэгээд нөгөө хүлээж чадах хүмүүс нь хүлээж ягаад хувийн уншлагаа аваарэ. Хүлээж чадахгүй хүмүүс нь одоо нөгөө юу яах хэрэггүй шүү. Хувийн уншлага авъя гэж над руу тэгж болсон болоогүй юм хийчээ араас нь нөгөө нэхэл дагал болоод ууралж уцаарлал ингээд байх юм бол одоо хин хиннийх нь тавилан заяа дуутнаа. Тийм учраас та бүхэн маань хүлээцтэй байгаад хувийн уншлага авч болно, авахгүй ч байсан болно. Тэгээд бүгдээрээ дараагийнхаа их сайхан содон уншлагаар эргээд уулзцгаая. Тэгээд энэ үртэл одоо ингээд сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд та бүхэндээ энэ хорвоогийн хамгийн гэгэн сайхан бүхнийг хүсэн өрөөж шүү. За юу. За ингээд дараагийн хавчлагаар уулзъя. Баяртай.